За сайн байцгаана сонсогчдоо та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Америкийн нэгдсэн улсын Сан Франциско хотоос тэгшээ. Болон Монгол Улсынхаа нийслэл Улаанбаатар хотоос дэгийг мэдчилж байна. За энэ удаагийн дугаартаа дэги бит хоёр бас тун сонирхолтой бас номыг сонгож авсан байгаа. Тийм саяхан хэдэн сард лээ? 9 сард уншсан ном биш үү? 9 сард бид нэр Creative Schools гэдэг ном уншсан. Бүтээл сургуулиуд тэр номын зохиогч Ken Robinson гэдэг хүний 2009 онд бичсэн ном байгаамаа. Тэгээд Creative Schools номын дугаар дээр манай зочин хөтлөгч Суня маань бас элементийг уншаарай. Ken Robinson-ы бас нэг алдартай гоё ном байгаа шүү гэд зөвлөжсөнийхэн дагуу сонирхож үзсэн. Тэгээд бас сонирхолтой ном байлаа. Ken Robinson гэж та бүхэн бас өмнөх дугаар дээр хоёр дурдсан байж магадгүй. Сонсогчд маань санаж байгаа бол 2000 одоо 7, 8, 10-ад оны үеэр нэлийн Beach Story-д бас үзэжсэн тийм TED Talk-ийг хийсэн тийм хүн байгаа. Тэр нь болохоор сургууль гэдэг чинь creativity буюу одоо бүтээл сэтгэлгээг үе болгоод өгөө гэдэг тийм асуултаар TED Talk-ийг хийсэн ийм хүн байгаамаа. Ken Robinson TED Talk гэдэг та бүхэн Google дээр хайгаад үзэх юм бол тэр TED Talk нь гарч ирнэ. Тэр үгэрний олон сая тохойд аваад маш олон сая үзэлтийг авч бүр шуган дэгдэжсэн. Тэгэд хүмүүс бүр үгүй энэ сургууль гэдэг чинь нэр ийм билүү гэж бодогдтол тийм цоошин үзэлийг бас хүмүүст мэдрүүлсэн тийм судлаач профессор хүн байгаа. Тийм байна. За тэгээд Ken Robinson-ийн хувьд British англи гаралтай хүн байгаа. Бас олон жил багш хийсэн, олон жил боловсролын судлаач хийсэн, олон бас бестселлер номнуудыг гаргаж ирсэн ийм хүн байна. Тэгээ энэ удаагийн ном болохоор Element буюу одоо хүмүүс одоо өөрийнхөө сайн чаддаг бас одоо өсөл ирмэлцэлтэй тэр зүйлээ хийхээрээ яаж одоо өөрийгөө олдгоо тэгснээрээ амьдралд одоо эрхэн аз жаргалтай утга учиртай болдгоо гэдэг талаар ийм сонирхолтой ном байгаа. Тэгээд өмнө нь Creative Schools гэдэг ном дээр ч гэсэн хүмүүс ер нь бол хүн болгон өөр байдаг, өөрийн гэсэн тийм онцгой чадвартай байдаг. Тэгэхээр тэр хүний онцлогийг нь одоо харгалзаж үзсэн боловсрал ямар чухал вэ, сургууль ямар чухал вэ гэдэг талаар ярьжсэн бол энэ удаад яг тэр element буюу одоо хүн хамгийн сайн чаддаг бас өөрийнхөө тэр дуртай зүйлийг яаж болох юм бэ? Тэр болох нь юу нь ямар чухал вэ гэдэг талаар бид хоёрын гоё номыг ярих болно. За тэгээд ном руу орохоос өмнө боломжтой спонсороо дурдъя. Think Pharma, Quality for your health, made in Germany. Таны эрүүл мэндийн чанарыг Германд үйлдвэрлэдэг Think Pharma. За тэгээд ном маань ерөнхийдөө 11 бүлгээс бүрдэж байгаа. Тэгээд хоёлаа ээлжлээд ярий. Номны маань хувьд маш сонирхолтой нь ер нь бол бидний сайн мэдэх урлаг спортын шинжлэх ухааны олон алдартай хүмүүсийн түүхүүдийг нэлээх эрт татдаг. Жишээгээр баян юм ном байгаа. Тэгэхээр битээр аль болох одоо жишээгээ базаад тэгээд та бүхэнд бас төсөөлөгдөх байдлаар тэдгээр хүмүүс яаж өөрсдийнхөө хамгийн сайн чаддаг дуртай зүйлээ олж авсан талаарх ийм гоё жишээ баримтуудыг бас танилцуулаад явах болно. За тэгээд эхний бэлэг рүү нарыг. За дэгийг хэлсэнчлэн эхний бэлэг маань яг жишээ хэрэгэлдэг байгаа. Энэ жишээ нь манаас яг өөрийнх нь тэр 2007 онд хийжсэн TED Talk-ийн дээр ч гэсэн гардаг яг жишээ. Энэ нь бол би нэг классик жишээ. Jillian гэдэг 8 настай нэг охин байж л дээ. Тэгээд түүний ирээдүй бол нэлээд бүрхэг харагдажсэн. Тэгээд 8 настай байхдаа сургууль дээрээ ерөөсөө хичээл хийдгүү, айгүй ерөөсөө суул ингээд зүгээр сууж чаддгаа багш нар нь бүр ингээд баян асуудалтай гэж боддог. Сүүлд рүүгээ ерөөсөө энэ сурах боломжгүй байна. Сэтгэл зүйчтэй уулз ерөөсөө зүгээр сууж чадахгүй байгаа учраас сэтгэл зүйчтэй уулзаад тийм тусгай шаардлагатай хүүхдүүдийн сургуульд явах хэрэгтэй байна гэж хэлдэг. Тэгээ ээж нь маш ингээд зүрхэнд дэлсэд айгаад сургуулийн сэтгэл зүйчийн хаалгаар
ороод охины дагуулаа ордог. Жохон хэсэг ярилцсны дараа сэтгэлч чинь ээж нь хэлээ. За 2-5 хүн эхлээд ярих хэрэгтэй болчлоо. Чи энэ төр зөр өрөөнд хэлээж байгаарэ гэд өрөөнөөс гарахтаа радиогоо жоохон чангалаад хөгжим тавиад гардаг байгаа. Тэгээд хаалганы онгойлгоод орхисон. Тэгээд нөгөө охин маань Жилийн маань жилийн нэг ингээд гадна талаас нь хардаг тийм өрөөнд ингээд үлдээсэн. Тэгээд ээж нь болон тэр сэтгэл зүйч ингээд жилийн нэг толны цаанаас ингээд харж идэг. Тэгээд гисэн чинь тэр хоёрыг гарваа өгөө юу жилийн тэр хөгжмийн радиод дээр явжсэн хөгжмийн аянд маш гоё өвжиглж эхэлсэн. Бүр ингээд маш гоё энэ налрахаа би энэ бүр байглаасаа яасан шууд босоод л тэ зүгээр сууж чадахгүй байхгүй. Бид хоёрыг 5 минут болоод ир чи сууж байгаарэ гэдээ явах чадахгүй. Тэг бүтгэлж эхэлж байгаа. Тэгээд тэрийг хэсэг харж байсан сэтгэл зүйч нь хэлсэн. Жилийн бол тэ өвчтэй биш юм аа. Энэ бол жилийн бол бүжигчин хүн юм аа. Бүжгийн сургуульд очиж бэлжилний сургаа гэж хэлсэн. За ингээд ерөөсөө энэ сэтгэл зүйчийн хэлснээр жилийн бол бүжигчин болж таарад. Тэгээд бүжгийн сургуульд явсан чинь анх удаа амьдралдаа анх удаа жилийн 8 настай охин маань өөртөөгөө адилхан зүгээр сууж чаддаггүй тэр хүмүүсийн донд ороод маш ихэр баялаад ингээд ерөөсөө хөдөлж эхэлснээс ахгуулаад хичээлэн ч сайжирсан, өөрийгөө олсон ийм байсан. Тэгээд Лондонгийн Royal Ballet-ийн одоо хамгийн алдтай сургуульд сураад түүнээсээ цаашлаад дэлхийд алдартай жүжигчин болж өөрийнхөө сургуулийг хүртэл байгуулах хэмжээнд за тэгээ сүүл рүүгээ олон тийм бүжгийн жүжигийг хүртэл тойрвож тийм маш алдартай баян амжилттай тийм бүжигчин бүжиг дэглэж урлагийн хүн болж гарсан байгаа. За тэгээд энэ түүхээс юу гэж хэлэх гээд байна гэхээр хүмүүс ингээд өөрийнх нь чаддаг зүйл өөрийнх нь тэр бүр ингээд төрцөн байгаа тэр зүйл гэдэг чинь бол шал өөр үт юм байна. Тэрийг нь зөв олох хэрэгтэй байна гэж байгаа. Энэ охин болохоор сургуультай чадах одоо дургүй байсан гэж байна шүү дээ. Ерөөсөө сургуулийн техник юу ч хийж чадах бүх тань гэж бодож байсан бол бас нэг өөр жишээ нь болохоор Пол Самуэлс ингээд эдийн засагч хүн байгаа. За тэгээд мэдээж тэр хүн бол Пол Самуэлс гэж юм бол анх сургуульд орохдоо сургуультай дуртай байсан. Тэгтээ Чикагогийн их сургуульд ингээд анх удаа эдийн засгийн хичээл гэдэг зүйл сууж байсан. Тэгээд эдийн засгийн хичээлд ингээд суусан чинь энэ л ерөөсөө миний хийх ёстой зүйл юм байна гэдээ ингээд толгоонд нь гэрэл ассан гэж байгаа байхгүй. За тэгээд сүүл рүүгээ эдийн засгийн сураад профессор болоо сүүл рүүгээ 1970-аад онд хамгийн анхны эдийн засгаар Нобелийн шагнал хүртсэн Америк хүн болсон юм байна. За тэгээд эдгээр хүмүүсийн чинээс юу гэж хэлэх гэдэг нь хүн гэд дуртай зүйлээ хийхтэйгийн төрөнд хэлсэн өөрийнхөө чадах зүйл болон дуртай зүйлээ олох тэр өөрийгөө таньж мэдэх тэр момент гэсэн. За тэгээд тэр момент дээр өөрийнхөө элемент буюу дуртай зүйл болон өөрийнхөө чаддаг зүйлийг олсон. Гэтэл яг үний эрэхтэй амьдрал дээр болохоор үнийгээ олоогүй хүмүүс маш их байдаг. Ихэнх хүмүүс өөрийгөө тэр олоогүй тэгээд дургүй зүйлээ хийгээ явж байдаг. Тийм зүйлүүд байдаг. Түүнд нь болохоор ялангуяа сургууль гэдэг энэ хүү системд олон тэр хүмүүсийн дуртай зүйлүүд нь болохоор ихвчлэн үнэлэгддэггүй те саяны охин хэлсэн жишээлийн хэлснээр бүжиг те одоо сургууль дээр бодолтой та бүхэн чи зүгээр ямар ядаргаатай томатос суудаггүй ингээл хүмүүсийг бүгдийг ингээл яг ингээд суулгах гэлээдэг. Гэтэл тэр нүгч чинь бүжиглмээр байна те анханасаа тийм байна. Тэгсэн эн чинь ерөнхийдөө тийм байгааг асуудал байна гэж ном дээр бичиж байгаа юм. Тэгээд гол асуудал нь ерөөдөө сургуулийн тэр одоо боловсролын системд гаргаж байгаа зүйлийн тухай ерөөдөө энэ ном дээр цаашдаа ингэ дэлгэрүүлээ ярих болно. Гэхдээ ерөөдөө богинохноор хэлэхэд болохоор эхний асуудал нь болохоор тэр олон төрлийн сургуулийн академикуудын ур чадвар дээр ямар нэг тийм төвшин заасан байгаа жишээлбэл Монгол математик хамгийн чухал, дараа нь Монгол хамгийн чухал гэдэг хамгийн оролт нь баг бүжиглэх, жүжиглэх болчихж байгаа юм. Гэтэл тийм биш ээ. Тэнцээ чинь олон төрлийн явьяасуудыг болохоор ингээд сургуулийн систем дээр ингээд ранклцсан байгаа. Хамгийн чухлаас нь хамгийн. Гэтэл бүгд чухал тий. Тэр бол асуудал болж байна. За тэгээд түүнийг бас хүүхдүүдийн авьяасыг хүүхдүүдийн оюун санааг хэмждэг зүйл нь болохоор ерөөсөө нэг төрлийн шалгалт болчиход байна. Тэр бас асуудал юм а гэдгийг хэлж байгаа. Тэгэд яагаад эдгээрийг зөв болгох те юу өөрчлөх шаардлагатайг бас ингээд сүүлийн chapter-д нь сүүлийн бүлгүүцэд нь болохоор бас яриад явах болно.
За тэгээд яагаад энэ элемент гэдэг өөрийнхөө чадах зүйл, өөрийнхөө дуртай зүйл эднийг олох нь чухал вэ гэхлээр ер нь ирээдүйд өнөөдөр жишээлбэл дөнгөж сургуульд орж байгаа хүүхэд гэх юм бол баг 2070 2080 онд одоо тэтгэврт гарах байгаа байхгүй. Тэгэхээр маш холын зүйлийг хэлж байгаа юм л да тий. Одоо дахиад 50 60 жилийн дараах. Тэгвэл та бүхэн ингээд дэлхийн өөрчлөлтийг хараад үз. Технологи ямар их өөрчлөгдөж байна. Дэлхийн хүн ам хэдэн тэрбум болж хэдхэн жилийн дотор маш хурдтай өсөж чинь тий. Тэгэхээр өнөөдөр сурж байгаа хүүхдүүдийн сурж байгаа зүйл гэдэг маань ирээдүйд хэрэгтэй зүйл болох уу гэдгээр нь л бид нар мэдэхгүй. Тэгэхээр эдгээр өөрчлөлтийг давж гарах тийм хүүхдүүдийг бид нар одоо өсгөж, тийм хүүхдүүдийг боловсруулаар хангах хэрэгтэй болж байгаамаа. Тухайн үед бол бид нар бодоод үзэхдээ 2070 онд ямар ажил биднэрт хэрэгтэй байхыг бид нэр хинч таашгүй тий. Тэгэхээр бүтээл сэтгэлгээтэй өөрийнхоороо ингэж чөлөөсдөг тийм хүмүүсийг ямар ч үед уруу чадвартай зөв зүйлээ олоод явцдаг тийм хүмүүсийг хүмүүжүүлэх шаардлагатай байгаамаа гэж байгаа. За тэгээд энэ элемент гэж яг өөрийнх нь элемент гэж хэлээд байгаа юм. Дэгээ түрүүнд хэлжсэн өөрийнх нь авьяас чадвар. За тэгээд түүнийх нь хувийн өөрийнхөө хүсэл тэмүүллийн яг дээр давтж байгаа тэр зүйлийг хэлж байгаа. За тэгээд мэдээж энийг олоход бол хэд хэдэн шатууд байна. Тэгээд эхнийх нь болохоор өөрийгөө авьяас чадрыг ойлгох. Би ийм юм сайн юм байна. Энийг бусдаас илүү хийд юм байна те. За тэгээд дараач дээр нь болохоор би энэ дуртай юм байна. Би бүр энэнд бүр дурлцаад юм хамгийн дуртай энийг л хийх хэрэгтэй юм байна те. I love it гэж аахгүй. Тэгээд дараа нь болохоор I want it гэдэг нь болохоор attitude буюу хандлага. Би энийг одоо энэ дуртай зүйлийг яаж хийж яагаад хийхийг хичээе те. Тэгээд бүр ингээд ямар нэгэн одоо амжилтанд хүрсэн хүмүүсийг харахаар тэр дуртай зүйлээ байнга хийгээд өөрөө тэрийг чаддаг байгаад гол нь бас тэрийг амжилттай хийгээд хүсдэг байх хэрэгтэй. Хичнээн одоо авьяастай байсан ч гэсэн тэр зүйлдээ дургу те. За тэгээд хийх сонирхолтой байх юм бол тэрийг бол хийх боломжгүй те. За тэг хамгийн сүүлд нь түүнийг олох, түүнийг хэрэгжүүлж болох тийм боломж байх хэрэгтэй тэр нь те. Хэрүүлэн байгаад тэрнээс биш одоо шийдэл сахарын 9 цөлд очичод мөс хаана ингээд яваадах юм бол олдохгүй шүү дээ. Тэнд очичод за би сноубордоор гуулгаж зурдаг болно тэргээ те. Тэгэхээр ч юм болохгүй. Тэр мөчөөс хэрвээ чаг сноубордоор гуулгаж сурмаар ах юм тэрэнд дуртай ах юм бол цастай мөстэй тэгээд тэгэж гулгаж чадах тийм боломжтой газар байх хэрэгтэй те гэдгийг хэлж байгаа юм. За тэгээд эдгээр дөөрийн одоо зүйлээр дамжуулаад бид нэр элементээ олж авах тийм боломжтой болд юм байна. За тэгвэл 2 дугаар бүлэгт нь болохоор think differently буюу одоо ингээд та нар бодлоо өөрчлөө, жоох өөрөөр бодоод үзье гэсэн юм хэсэг байгаа. За энэ дээрээ болохоор за бид нар бол 5 мэдрэхүү гэж байдаг гэдгийг мэддэг тий. Гэтэл мэдрэхүү бол энэ таваар хязгаарлагддаггүй. Үүний жишээ бол эрт дээр үеийн одоо хүмүүс бол ингээд 6 дахь мэдрэхүү, 7 дахь мэдрэхүү гэж ярьдаг байсан. Тэнгүүт бид нар нөгөө сүнс центр гэж шууд бодох бах тийггүй. Янз бүрийн 6, 7, 8, 9 дахь мэдрэхүүнүүд байт юм байна. Тэр бол одоо нөгөө нэг эртний одоо тэг хүмүүсийн уугуул хүмүүсийн ярьдаг байсан зүйл те судалгаан дээр ч гэсэн гарч ирдэг. Тэгээд сэтгэл зүйчид сэтгэл судлаачид орчин үед дахиад энэ 5 мэдрэхүүдээр нэмээд 4 мэдрэхүү байгаа гэж үздэг юм байна. Ихнийх нь болохоор температурыг дулааныг одоо мэдрэх мэдрэхүү. Хүмүүс заримдаа ингээд айгу бээрдэг хүмүүс байдаг. Эсвэл заримдаа айгу халуун чанарын халууцдаг хүмүүс байдаг тий. Тэгэхээр ингээд хүн болгон одоо температурыг өөрөөр мэдэрдэг. Энэ бол ингээд 6 дахь мэдрэхүү гэж байна. За дараагийнх нь болохоор өвчнийг бас өөрөөр мэдэрдэг. Айгүй эмзэг одоо ямааштай хүн гэдэг шүү дээ. Ингээл айгүй жоохон өвдөлтөнд л ингээл айгүй эмзэг төрлийн хүмүүс байдаг бол ихэр баргийн зүйлийг ажрахгүй байдаг хүмүүс ч байдаг. Тэгэхээр ийм 7 дахь төрлийн мэдрэхүү болохоор өвчнөд хэр мэдрэгвэ гэдэг мэдрэхүү. За тэгээд 8 дахь нь болохоор балансыг олох, тэнцвэрээ олох мэдрэмж. За тэгээд 9 дахь нь болохоор бие хөдөлгөөх тийм мэдрэхүү. Зарим хүмүүс айгүй хөдөлгөөний эвсэлтэй байдаг те бие яаж хаагаараа хөдөлгөхөө гэдгийг мэдэрдэг тийм хөдөлгөөний эвсэлтэй хүмүүс байдаг. Тэгэхээр ийм 4 төрлийн мэдрэхүү бидний одоо сайн мэддэг 5 мэдрэхүүдээр нэмээд дахиад байдгаа гэж тайлбарлаж байгаа юм. За тэгээд иймэрхүү мэдрэхүүндийг олон янзын жишээгээр тайлбарлсан байгаа. За энэ дээр жишээлбэл
Америкийн олимпийн тамирчин гимнастикийн Барт Коннор гэдэг хүн байгаа. Энэ хүн болохоор 16 наснда Америкийг төлөөлж Монреалийн олимпиад оролцож байсан. Ер нь бол Америкт хамгийн их медаль авсан эрэгтэй гимнастикийн тамирчин гэж үздэг юм байна. Энэ хүн бүр 2 настайгаас эхлээл гэдэл маш их тийм биеийн хувьд биеэ маш олон талаар ашиглаж чаддаг. Тэгээд яг ингээд хөлөөрөө явж байгаатай адилхан гараараа бас ингээд алхаж чаддаг. Гар дээр зогсоод алхдаг, явдаг, үсэрдэг тийм бүр ингээд бүр төрөлхийн явьяастай байсан юм байна л да. Тэгэхээр энэ мэдрэхүү бол зүгээр ингээд тархиар өдөрдөг зүйл биш ээ. Энэ бол ингээд хүний булчинд суудсан байдаг одоо muscle memory гэдэг чинь булчингийн ой санамж тэр хүний арай нэг өөр мэдрэхүүн илүү хөгжсөн байгааг илрэл гэж ингэж хэлээд байгаа юм л да. За тэгэхээр хүнд ийм янз бүрийн мэдрэхүүнүүд байдаг. Тэр мэдрэхүүгээ хүмүүс өөр хөгжүүлж болдог. Өөр өөрөөр бас ингээд заяагцсан байдаг гэж тайлбарлаж байгаа юм. За тэгээд зохиогч маань ер нь ингээд хүний мэдрэхүү болон оюун ухаан янз бүр байж болдог гэдгийг бас нэг зүйлээр тайлбарлаж байгаа. Энэ юу гэхээр Кен Робинсон бодол ингээд олон хүмүүсийн өмнө ихтгэл тавьж сургалт хийж явдаг гэсэн. Тэгээд тэгэх болгондоо нэг асуултыг асуудаг гэсэн юм л да. Тэр нь болохоор за энд байгаа хүмүүс бүгдээрээ ингээд өөрийнхөө хэр ухаантай вэ гэдгийг 1-10 хүртэл ингээд үнэлгээгээр үнэлье. За 10 гэж бодож байгаа гараа өргөе. 10 буюу хамгийн ухаантай гэж бодож байгаа гараа өргөе. 9 гэхэд гэж бодож байгаа гараа өргөе гэх мэтчлээ ингээд асуудаг байсан юм. За тэгэнгүүт хүмүүс гайхалтай нь ерөөсөө надад чи юу гэсэн утгатай асуулт юм бэ гэж ерөөсөө асуухгүйгээр л өөрийгөө үнэлээл гараа өргөөлн гэдэг байсан. Тэнгүүд зохиогч маань энэ асуултыг хин ч ингээд маш цөөхөн хүн л танад асуултаа тодруулаач ухаантай гэдгийг юу гэж тодорхойлж байгаа юм ч гэдэг юм уу те тэгэж асуудаг байсан. Энэ асуулт нь өөрөө угаасаа буруу байгаамаа. Хэр ухаантай вэ гэдэг чинь олон янз хийж болдог. Жишээлбэл IQ байна те. IQ бол зөвхөн хүний математик сэтгэлгээ тэгээд одоо лингвистик буюу ингээд үгийн хэр хүчтэй вэ? Үг хэр сайн ашиглаж чаддаг вэ? Хэл ярианы хэр сайн хөгжилтэй гэдгийг л хардаг. Тэгэхээр ингээд IQ бол олон төрлийн одоо оюун ухааны зөвхөн нэг хэсэг нь байдаг. IQ-гийн бас гарч ирсэн үүсэл гарлыг нь харах юм бол анх Альфред Байнет гэдэг хүн гаргаж ирэхтэй болохоор хүний оюун ухааныг хэмжих гэж биш харин ямар нэгэн байдлаар одоо хөгжлийн бэрхшээлтэй тийм хүмүүсийг тогтоох гэж одоо нэмэлт тусламж үзүүлэхийн тулд энэ тестийг анх боловсруулж ирсэн юм байна. За тэрэн дараа нь болохоор Стэнфорд их сургуулийн Лewis Terman гэдэг хүн 1916 онд энийг илүү сайжруулад Binety IQ тест гэж гаргасан юм байна. За тэгээд энэ хүн маань болохоор ерөнхийдөө хүмүүсийг оюун ухаанаар эренблэх ер нь ингээд одоо хар ажил хийдэг хүмүүс, хар бор ажил хийдэг хүмүүс эсвэл одоо бичиг цаасны ажил хийдэг хүмүүс, офис суудаг тийм хүмүүс гэж ингэж ангилах хүсэлтэй. Тэгээд тэр хар бор ажил хийдэг нийгмийн одоо дундаас доогуурх давхрын хүмүүсийг ер нь бол эрхийг нь жоохон хязгаарлах хүсэлтэй. Энэ хүмүүст бол үг хэлэх одоо хүнийг сонгох ч юм уу сонгуул өгөх тийм эрх өгөх юм шаардлага байхгүй. Тэд нар бол тийм сонголт хийж чадгаар хүмүүс биш ч гэдэг юм уу. Тиймэрхүү лобби хэрэгэлдэг байсан. Тэгээд тухайн үедээ бол Америкийн бүр 30 мужид одоо ийм IQ тестэндээ шаардлага хангахгүй байгаа хүмүүсийг үг хэлэх хэрэгчлөө, сонгуул өгөх хэрэгчлөө хязгаарлана гэсэн хууль хүртэл батлуулж ирсэн. Тэнд одоо гол лоббигийн үүрэг гүйцэтгэж ирсэн юм байна. Тэгэхээр ч одоо юу гэсэн үг вэ Одоо л иймэрхүү хууль байхгүй болцсон ч гэлээ гэсэн хүнийг IQ-гийнх нь оноогоор тэгж эренблэх гэдэг бол угаасаа буруу. Түрүү хэлсэнчлээ IQ гэдэг бол хүнд байдаг олон төрлийн оюун ухааны зөвхөн нэг хэсэг нь байгаамаа гэж хэлээд байгаа юм. За тэгвэл зөв асуулт нь юу байх ёстой вэ гэхээр та хэр ухаантай вэ биш? Та ямархуу оюун ухаантай вэ? Та юугаараа ухаантай вэ гэж асуух ёстой. За энд Харвардын сэтгэл судлаач Ховард Гарднерийн одоо онол бас их алдартай байдаг л да. Энэ дээр юу гэж гардаг вэ гэхээр хүнд ер нь бол нэг л оюун ухаан биш 8 төрлийн оюун ухаан байж болдгоо. Хүн 8 талаараа ухаантай байж болдгоо гэж хэлсэн байдаг байхгүй. За тэгээ энэ онол дээр нь тэр 8 оюун ухааныг нь юуж
тодорхойлдог вэ гэхээр linguistic буюу хэл ярианы оюун ухаан, musical буюу хөгжмийн оюун ухаан, mathematical буюу математикийн логикийн оюун ухаан. За тэгээд visual буюу одоо дүрслэг хурлын оюун ухаан, naturalistic буюу одоо байгальтай холбогдох, байгалыг ойлгох тэр оюун ухаан, kinesthetic буюу түрүүний хэлжсэн хөдөлгөөний эвсэлтэй хөдөлгөөний оюун ухаан. За тэгээ interpersonal буюу бусдад харилцах оюун ухаан. За intrapersonal буюу өөрийгөө ойлгох, өөрийгөө таньж мэдэх тэр оюун ухаан гэж ийм 8 төрлийн оюун ухаан байдаг. Тэгээд энэ 8 төрлийн оюун ухаан маань аль нь ч альнаасаа илүү гэсэн эренб дараа байхгүй, бүгдээрээ адилхан чухал тийм оюун ухаанууд байдгаа гэж тодорхойлсон байдаг. За тэгээд үүнийгээ бас ойлгомжтойгоор тайлбарлахын тулд за жишээлбэл хэрвээ ертөнцийн IQ-гийн одоо оюун ухаан буюу хэл ярианы математик логикийн л оюун ухаан оршин тогтдог байсан бол бидний эргэн тойронд жишээлбэл хөгжим гэж байх уу, бүжиг гэж байх уу, тий? Жишээлбэл бүжиг бол одоо биеийн эвслийн хөдөлгөөний оюун ухаан, за хөгжмийн оюун ухаан, математикийн оюун ухаан эдгээрийн нийлмэл бүтээгдэхүүн байдаг. Тэгэхээр хэрвээ зөвхөн орчлон дээр математикийн оюун ухаан, хэл ярианы оюун ухаан байдаг байсан бол орчлон ертөнцийн баялаг байхгүй байсан гэж энээр тодорхойлсон байгаа. За тэгээд хамгийн сүүлийн жишээгээр энэ бүлэг дуустдаг. Энэ дээр болохоор энэ олон төрлийн оюун ухаан маань бас нэг нэгнтэйгээ бас ингээд холбоо харилцаатай нэг нэгээ өдөөж идэг юм зүйлүүд байдаг. Бас хүчиж болдог оюун ухаанууд шүү. Тэрнээс биш ийм төрцийн энэ чигээрээ байна гэдэг зүйл бол байхгүй. Жишээлбэл одоо Альберт Айнштайн одоо онлоо тий янз бүрийн шинжлэх ухааныхаа нээлтүүдийг хийхдээ ингээд шөнө өрөө цагаар суухтаа их хийл хөгжим тоглодог байсан юм л да. Тэгэл тэр бодлогынхаа хариуг ч юм уу тий бодчихсон зүйлийнхаа хариуг асуудлынхаа хариуг олохгүй болохоор хийл хөгжмөд тоглоод эхлэхээр гинтгэл санаа өрдөг. Тэгэл шүн дундуур олчлоо гэж хэлдэг байсан юм байна. Гэх мэтчнээ ер нь хүнд ийм 8 төрлийн жишээлбэл оюун ухаан байдаг. Эдгээр нь бүгд адилхан чухал. Нэг нэгэндээ бас ийм өдөөгч хүчин зүйл болдог. Нэг нэгээ хүчүүлэхэд бас нэмэр дэмжлэг үзүүлдэг ийм зүйл байдаг юм байна. За дараагийн бүлэгдэр болохоор төсөөлөн бодох гэдэг маань бүтээл сэтгэлгээтэй хэрхэн холбоотой тухай ярьж байгаа. За тэгээ бүлэг маань болохоор Faith Ringgold гэдэг артист тийм урлан бүтээг хүний тийм жишээгээр эхэлдэг байгаа. За тэгээд Faith Ringgold гэдэг энэ артист хүн маань болохоор ерөөсө багада астмтай байж байгаас сургуульд нэг их яваагүй. Тэгээд өөртөө ингээд ярилцлага хийж агаад өөрөө ингэжсэн. Ер нь бол миний сургуульд яваагүй маань ингээд одоо хүртэл ийм гоё уран бүтээл туурах аз болсон юм биш үү гэж өөрөө боддог гэж хэлж байгаа. Тэгээд ихвчлэн нөгөө нэг сургуульдаа нэг 2-3 хоног яваал тэгээд буцаа сургуулиас биш гэртээ байгаад тэгээд ээжтэйгээ хамт их уран зураг юм болон тийм одоо артын тийм музейнд их очиж үздэг. За тэгээд тэнд байгаа хүмүүсийн бүтээллийг маш их сонирхдаг ингээд хараад багсчдаг тий. За тэгээд тэндээс маш олон зүйлийг өөрөө тухайд жоохон хүүхд тахта авч харж ирсэн. За тэгээд сургуульд нэг их яваагүй учраас нөгөө сургуульд явсан хүмүүст хүүхдүүдтэй адилхан байх ямар ч шаардлагагүй жоохон ч гэсэн өөр байхад зүгээр байсан. Тэгээд ээж нь ч гэсэн бас түүнийг нь бас нэлээд дэмжижсэн тийм байсан. За тэгээд одоо Faith Ringgold гэдэг энэ хүү уран бүтээлч маань дэлхийд танигдсан Guggenheim музей MoMA Metropolitan Museum of Art гэдэг зэрэг томоохон музейнүүдэд бүр ийм өөрийн бүтээл нь ингээд байнга тавигдаад байнгын бүтээл болж ингэж харагддаг тийм хүн байгаа. За тэгээд өөрийнхөө хэлж явахдаа хүүхэд гэдэг бол ингээд өөрийнх нь тэр бүтээл сэтгэлгээ төсөөлөн бодох чадвар гэдэг маань ерөөсөө бидний бодож байгаа шиг битгий маш тэм чөлөөтэй байдаг. Тэгээд тэр үед нь ингээд өөрөө хөгжүүлснээрээ ийм бүтээл сэтгэлгээ авч үлдсэн маа гэж энэ хүү тухай ярьж байсан гэж байгаа. За тэгээд дэгээ дөрөнд асууж байсан Ken Robinson хүмүүсээс та хэр ухаантай вэ гэж асуудаг тий. Тэгээд тэрнтэйгээ адилхан тэр асуултын дараа нь дахиад та хэр бүтээл сэтгэлгээтэй вэ? Та хэр creative вэ гэж асуудаг. Тэгээд хүмүүсийг өөрийгөө үнэлээч гэж хэлдэг. За тэгээд ингээд дүнгийн харахаар ихэвчлэн өөрийгөө ухаантай гэж хэлсэн хүмүүс ихэвчлэн
өөрийгөө илүү те би ч нэг creative биш те би ч логиктэй хүн гэж их мэдчлэн ерөөдөө ухаантай те за тэгээ бүтээл сэтгэлгээ гэдэг хоёр зүйлийг хоёр өөр зүйл мэтээр ихвчлэн гаргадаг. Тэгээд хэрвээ та ухаантай бол логик сэтгэлдээ маттай сан байх юм бол тэ энэ артистик сэтгэлгээ байхгүй тэ та бүтээл сэтгэлгээ байхгүй байхаа хэрэг хит бүтээлж явах юм бол чи угаасаа тийм логик сэтгэлгээ байхгүй байх гэдэг тэр үднэс ихвчлэн хүмүүс хараад хариулдаг. Гэтэл энэ бол тийм зүйл биш юм аа. Энэ хоёр зүйл гэдэг маань болохоор хоорондоо уялдаа холбоотой логик сэтгэлгээ, креатив сэтгэлгээ гэдэг нь уялдаа холбоотой бүтээл сэтгэлгээг болохоор аль газар ямар ч төрлийн салбар дээр бол хэрэглэх боломжтой тийм зүйл байдаг юм аа. Тэрийг бол ойлгох хэрэгтэй маа гэж аа. За тэгээд бүтээл сэтгэлгээ гэдэг рүү орохоос өмнө imagination те төрслөн бодох гэдэг зүйлийг бас хэлж байгаа юм л да. Хүн болсон цагаасаа агуулаад бид нэр хичнээн одоо энэ галактик дээр амьдарч байхдаа жижигхэн тэ дэлхий дээр жижигхэн нэг гიშгэл хүн болооч бидний ганц хийж чадах зүйл төрслөн бодох, ирээдүйн тухай бодох, хуучныг бодож явах огт байхгүй зүйлийг хүртэл өөрөө гаргаж ирээд бодох зүйл байгаа. Тэрийг болохоор imagination буюу төрслөн бодох. Гэхдээ creativity-гийн бүтээл сэтгэлгээтэй ялгаатай нь болохоор бүтээл сэтгэлгээ гэдэг юм маань энэхүү төрслөн бодох зүйлээ дараагийн шат руу авчих. За дараагийн шатанд авчрахтаа тэнийг бодлоор зүг хийгээд за тэгээд энэхүү санаа ямар нэгэн шинэ төрсэн санаа маань болохоор ямарваа нэгэн value буюу тийм сошин зүйлийг гаргах тэр зүйлийг гаргаж эхлэхээрээ creativity буюу бүтээл сэтгэлгээ болж хуурч байгаа юм. Тэгэхээр төрслөн бодох гэдэг зүйлийн дараагийн шатыг болохоор бүтээл сэтгэлгээ гэж хэлж байгаа юм. За тэгэхээр өөрөөр хэлбэл тэгээд бодохоор бүтээлч гэдэг маань болохоор юунд ч байж болно те. Жишээлбэл мэдээж хөгжимд бүтээл сэтгэлгээ гаргаж болно, цоошноор гарч болно, бүжиг, театр, математик, шинжлэх ухаан те та бүхний чи бизнес, хүмүүсийн менежмент гэдэг тэгээд бүх зүйл дээр та шин санаа гаргаад бүтээл сэтгэлгээ гаргаж ирж болох юм аа. За тэгээд энэ нэг гоё жишээ өгдөг нь болохоор шинжлэх ухаан дээр гарч ирсэн нэг жишээ байгаа юм л да. Richard Feynman гэж хүн дараа нь Нобелийн шагнал авсан тийм хүн байгаа. Тэгээд анх ингээд харж байхдаа ингээд нэг орой шинжилгээ хийж тусч байгаа. Тэгээд өдөр нь ингээд хоол идэх гээд кафетериад ороод сууж ясан чинь нэг ингээд тавгал ингээд тэндээс унаал ингээл агаарт ингээл ниссэн юм байна л да. Яг нүднийх нь өмнө. Тэгээд тэр тавыг харж агаад ингээд тавг ингээд эргэлдээ тэгсэн ирнээсээ ингээд агаарт ингээд тогтож байгаа тэр зүйлийг хараад гів гэнт санаа орж ирсэн. Тэгээд тэр тавгийг харчаад өөрөө тэрнтэй ингээд тэр гаргасан санаагаараа ингээд төр зүр ингээд тэр таваад байсан хоол идчихсэн тэр цаасан дээрээ ингээд тий амаа ашлиг цаасан дээр ингээд бичээл тий салфеткэн дээр бичээд ингээд бодоод тэгээ тэрийг дараа нь цаашаас нүүрсэлээд 2-3 өдрийн дараа ч гэсэн тэрийг ингээд маш дуртайсан учраас тэрийг бодоод ингээд явж исэн. Тэгээд өөрөө дараа нь ингээд хэлсэн байл. Тэгээд 1965 онд Нобелийн шагнал физикт хүртэхдээ анх тэр тавгийг хараад эргэлдэж байгаа тавгийг хараад санаа болоод тэгээд тэрнээсээ ургуулan бодоод тэр тавг нь нас гарсан тэр санаа маань сүүлрээ миний Нобелийн шагнал хүртэх энэхүү нээлтийг хийсэн юм аа гэж хэлж байгаа. За эндээс юу гэж хэлэх гээд байна гэхээр тэр ургуулan бодсон тэр тавгийг харсан зүйл маань болохоор зүгээр л харж байгаа зүйл те. Гэтэл түүнийг бодит амтал дээр гаргаад креатив сэтгэлгээ харсан. Тэгээд энэ бол ингээ бүтээл сэтгэлгээгээр цоошин санаа гаргачихж байгаа юм. Тэгэхээр шинжлэх ухаанд хүртэл бүтээл сэтгэлгээг хийх боломжтой. За тэгээд бүтээл сэтгэлгээ гэдэг маань ерөөхдөө маш динамик зүйл байдаг. Зөвхөн ингээд нэг төрлийн шугам шиг ингээд явдаггүй. Ер нь байн ирж очиж за тэгээд шин санаа гаргаад түүнийгаа буцаагаад evaluation буюу ингээд тэрийг үнэлж цэгнээ дахиад шин санаа гаргаад дахиж цэгнээд ингээд хасаад наашаа цааш явдаг ийм ерөөсөө нэг төрлийн шулуун шугам шиг биш харин морин шугам шиг наашаа цааш явсан ийм зүйл гэдэг. За тэгээд дахин хэлэхэд бүтээл сэтгэлгээ гэдэг нь болохоор ямар ч төрлөөр хэрэгжиж болдог. Бүжигчин, дуучин, entrepreneur, стартап хийж байгаа хүн бүх зүйл дээр болохоор математик, логик, шинжлэх ухаан бүгдэн дээр нэгж болдог. Гол нь энэ дээр болохоор тэдгээр олж ирсэн зүйлүүдээ нэг зүйл тэр бүтээл сэтгэлгээр гаргаад тэгээд логик гэдэг зүйл маань логикл
одоо логикл боддог те logical thinking гэдэг ааштай те тэрнтэй шал өөр зүйл те та тэс эсрэг зүйл юм а гэж бодох шиг хэрэггүй. Энэ бол харин ч хоорондоо хэрэгтэй байдаг. Тэр зүйл нь хамтдаа байж ээж илүү сайн шин санаа гарч илүү бүтээл сэтгэлээ гаргадаг зүйл юм а гэдгийг энэ бүлэгтэр тайлбарладаг байгаа. За тэгээд үргэлжлүүлээд 4-р бүлэг дээр нь бид нар in the zone буюу бүстэй орох одоо бас нэг өөрөөр flow буюу урсгалдаа орох гэдэг ийм хэсэг байгаа юм л да. Энэ юу вэ гэхээр хүмүүс ер нь ингээд тэр өөрийнхөө хамгийн сайн чаддаг, өөрийнх нь одоо хүсэл эрмэлзлийг бадраадаг тэр элементээ болохоро тэр зүйлээ хийж байхдаа яг л ингээд туслал хийж байгаа юм шиг те ингээд тэр зүйлтэй автчихдаг юм байна л да. Энийг бас нэг юм жишээгээр тайлбарлаж байгаа. Eva Lawrence гэдэг тухайд дэлхийд хамгийн алдартай бильярдын тамирчин байсан юм байна. Энэ хүн бол 14 наснда ингээд найзтайгаа нэг бильярдын өрөөнд орж үзээл. Тэгэл бильярд тоглож байгаа хүмүүсийг хараад ямар гоё юм бэ гэл. Тэгэл тэр өдрөөс хойш ингээд өдөрт 6-аас 10 цаг ингээд хичээлдэг байсан. Тэгээд бильярд тоглож байгаа үедээ баг гэрийн даалгавраа хийгээд ингээд явдаг гэсэн ч аахгүй. Тэгээд энэ хүүхэд 17 наснда Европын аврах шалгаруулах тэмцээнд төрүүлээд ингээд дэлхийн аврагт ороод тэгээ ер нь бол хожмоо дэлхийд 1 номерт ирэмблэгдэх тэгээд People magazine, Forbes magazine гэдэг олон томоохон дэлхийн сэтгүүлүүдийн нүүрэнд гарах үс ийм мундаг тамирчин болсон юм байна. За тэгээд энэ тамирчин болохоор энэ одоо энэ зоонд орох тий flow буюу бурсгалдаа орох энэ зүйлийг өөрийнхөө мэдрэмжээр ингэж тайлбарлаж байгаа юм л да. Юу гэхээр би ингээд тэр ингээд бильярд тоглож байгаа үедээ цаг хугацаа одоо ямар хурдан өнгөрч байгааг мэдэрдэггүй. Гэл хүн надаас сухаар хэдэн цаг өнгөрсөн бэ гэл надаас сунгад би ингээд 20 минут л өнгөрсөн байх гэж хариулдаг ч гэсэн яг үнэндээ ингээд 9 цаг би бильярд тоглосон байдаг ч юм уу. Маш цаг хугацаа ингээд урсаж өнгөрч байгааг мэдэрдэггүй. Тэгээд хүн тэр хийж байгаа зүйлдээ л ингээд төвлөрдөг, өөр зүйл бодогдохоо байлдаг. Тэгээд тэр хийж байгаа зүйлээс айгүй тийм аз жаргал мэдэрдэг, таашаал мэдэрдэг, кайфтай байдаг. Тийм байдгаа гэдэг чинь байгаа юм. Тэгээд ингээд амьсгал нь өөрчлөгдөөд хийж байгаа зүйл болон бие мах бод тэр бүх зүйл ингээд нэг зүйл болчдөг. За тэгээд яг иймэрхүү зүйлийг те элементээ олсон хүн болгон мэдэрдэггүй гэдэг юм л хаяа мэдэрдэг, хаяа мэдэрдэггүй. Одоо бильярд тоглох болгонд бол ингээд юм гэж бас байхгүй. Одоо зарим уран бүтээлчд ингээд лонгод орлоо гэж тэгдэг шүү дээ, тий. Яг тэрнтэй адилхан ингээд тэр зүйл нь ингээд орж ирээд гардаг. Гэхдээ орж ирсэн үедээ маш их тийм кайфтай, хүн амьд байгаагаа мэдэрхүүц. Тэгээд бас ингээд донтуулах үйц тий. Дахиад тийм мэдрэмж авах юмсан гэж тэгж бүр ингээд бодогдуулах үйц. Тийм гоё мэдрэмж байдаг гинэ. За тэгээд зохиогчийн маань хувьд тэгээ ямар үед ингээд ийм урсгалдаа орсон юм шиг мэдрэмжийг авдаг вэ гэхээр Ken Robinson бол хүмүүст яриа өгч явахдаа эсвэл ингээд бол хүмүүс сургалт хийж байхдаа яг тийм мэдрэмжийг авдаг гинэ. За тэгээд эхэндээ бол ингээд эхний 5-10 минутанд тэр орчин нөхцөлийн хүмүүсийн энергийг мэдрэх гээл ингэдэг бол яг ингээд 5-10 минут өнгөрсний дараа яг өөрийнх нь дотор байгаа биеийн энерги ч гэсэн өөр болоод тэгээд цаг хугацаа хэр хурдан өнгөрч байгааг ч мэдэхгүйгээр тэр хийж байгаа ярьж байгаа зүйлдээ автаад тийм ингээд амьд байгаагаа мэдрэх тийм айгу гоё мэдрэмж авдаг гэж хийж байгаа юм. За тэгээд зохиогч маань болохоор яг ийм мэдрэмжийг хүн авч байхад хичнээн ингээд олон цагийнхаа хийж байгаа ч гэсэн магадгүй биеийн хувьд ядарч байгаа байж болно. Гэхдээ эндээсээ хүн ингээд асар их юм эрч хүч авдаг. Цаашд амьдрах урам зориг, эрч хүч ийм цэник аваад идэг. Тийм болохоор одоо хичнээн олон цаг дуртай зүйлээ хийжсэн ч гэсэн гэд ядардггүй үргэлжлүүлэл идэг гэж тайлбарлаж байгаа байхгүй. Тэгээ энийг болохоор одоо улс төрчдөр жишээ авч байгаа юм л да. Бид нар хардаг шүү дээ одоо сая Трамп яллаа. Трамп ч одоо 80 наснда ерөнхийлөгч болж байна. Хэдэн ч удаа сонгогдоод байгаа. Хэдэн ч удаа одоо улс төрийн кампайн ямар олон жил хийдгийг те. Тэгэл буудуулан байран ингээл тэр хүн чинь мөнгөөр дутаагүй яг яах гэж чинь улс төрд байгаад байгаа. Энэ олон ингээд
чухал шийдвэрийг гаргах, тэгээд ийм сэтгэлийн дарамттай ийм зүйлийг ингээд бид нар гаднаас нь харахад энэ 80-д настай хүн одоо биеийн гүйцэх болоодаа ядардгүй байхдаа гэл ингээл өмнөөс нь бодохоор аюу хэцүү санагддаг те. Гэтэл энэ хүн үнэхээр тэр элементээ олсон болоод ус төрч гэдэг зүйл бусдад нөлөөлөх тэр зүйлдээ үнэхээр дуртай тэгээ чаддаг зүйл нь болохоор тэрийгэ хийж байхдаа ядардгүй баха. Тэрийг хийж байхдаа ингээд тэндээсээ улам их хэрчүүч аваад амьд байгаа гэдгийг мэдрээд ингээд яваад идэг болохоор л үргэлжилдэг байхаа гэж зохиогч минь. За зохиогч бол Трампыг жишээ татаагүй ш. Зүгээр ус төрчдгийг ерөнхийд нь ярьсан. За тэгээд бид нар тэгвэл энэ өөрийнхөө элементийг яаж олох юм бэ те? Элементийг олохын тулд за яг юм aptitude тестүүд байдаг л та. Таны ингээд юунд сайн бэ гэдгийг нь тодорхойлно. Жишээлбэл 16 personalities test гэдэг байдаг те. 16 одоо таны одоо нөгөө зан характер юунд сайн бэ гэдгийг ингээд 16 төрөл байдаг. Тэрний айланд нь илүү тохирч ийн гэдгийг тодорхойлно гэх тийм тест байдаг. Би тэр тестийг бас 10 жилийн өмнө өгч үзчихсэн. Тэгэл хаяа өгөхөр хаяа өөр гараад идэг. Тэгээд ном дээр ч гэсэн иймэрхүү тестүүд бол бас одоо баталгаатай биш байдаг. Жишээлбэл энэ тест бол тэр зохиогчд нь яг сэтгэл зүйн тестээр мэрсэн хүмүүс биш байдаг. Тэгээд хүмүүс угаасаа хэлдэг тэр тестийг өгөх болгонд өөр хариу гарчна гэдэг чинь үнэхээр тэр өгөгдөл нь тэг өөрийнхөө сайн дуртай зүйл нь тийм хурдан өөрчлөгдөд байдаг юм уу? Эсвэл энэ тестэнд нь ямар нэг алдаа байна гэж дүгнэхүүц байдгаа гэж ингэж хэлж байгаа юм. Тэгэхээр бид нар тийм гадны тестэнд хэд найдахаасаа илүүтэйгээр өөртөө болон одоо сургууль хүмүүжүүлэгчид эцэг эхчүүд бол одоо хүүхдээ илүү багаас нь анзаарч авах хэрэгтэй юм байна л да. Хүүхд маань эсвэл та өөрөө те юу хийх дээр ингээд ямар ч хүчлэхгүйгээр өөрөө дуртайдаа хийгээд байна. Юун дээр ингээд сайн дураараа одоо тэр зүйлийг илүү их цаг гаргаж хийгээд байна гэдгийг нь илүү анзаарах хэрэгтэй. Тэгснээрээ бас ямархуу өгөгдөлтэй юм шиг байна. Юунд илүү дуртай юм бэ? Нөгөө түрүүн ярьжсэн 8 төрлийн оюун ухааны аль нь илүү давмгай хөгжиж болох үе өгөгдөлтэй авьяастай хүн юм шиг байна гэдгийг тодорхойлоход амар болох нэ. За дараагийн бүлэг дээр finding your tribe буюу өөрийнхөө тэр те овог аймаг олгоо гэж байгаа юм. Ерөнхийдөө tribe гэдэг нь болохоор ингээд нөгөө өөрийнх нь юм яг тийм өөрийнхөө жижигхэн групп те өөрийнхөө байдаг тэр жижигхэн овог аймгийг олд гэж байгаа. За тэгээд ихэнх хүмүүс болохоор өөрийнхөө тэр элементийг олцсон ихэнх хүмүүс болохоор бас үжил төстэй элементтэй олцсон тэр хүмүүстэй ихэвчлэн хамтдаа байгаа те. Тэгэхээр өөрийгөө улам илүү сайжруулдаг. За тэгээд бас тийм ижил сонирхолтой хүмүүсийн дунд орохоор өөрийгөө бас ойлгох тохиолдол бас гарч ирдэг. За тэгээд энэ бүлэг маань болохоор Meg Ryan гэдэг та бүхэн санаж байгаа Meg Ryan гэж жүжигчин эмэгтэй жишээ хэлж байгаа юм л да. Тэгээ Meg Ryan сургууль тахтаа болохоор олон хүний өмнө ярихаасаа ч ичдэг. За тэр юун жүжиглэх байтугай тэгэж хүний өмнө ярихаасаа ичдэг. Тэгээд сургууль 10 жилээ төгсөөд Нью-Йорк их сургуульд сэтгүүлч мэрэгчлэр сурч ирсэн тийм хүн байсан. За тэгээд Нью-Йоркт байхдаа ингээд хүмүүстэй ингээд танилцаад явж байсан нэг групп хүмүүс болохоор өөрөө байхад айгүй тийм тайван байдаг тий өөрийнхөө байж чаддаг тэр групп хүмүүсийг олсноо болохоор театр урлагтай холбоотой хүмүүсийн зонд байсан чинь тийм болж тараад за тэгээд түүнээсээ болоод ерөөдөө тэгээд тэр хүмүүстэй байнга ингээд хамтдаа байдаг тэр жижиг прожектын дээр оролцдог тий тэгээд тэд нартэй хамт байхаараа бүр ингээд өдөрт 16 цаг байсан ч гэсэн тий ерөөсөө ууддгүү маш тийм гоё байдаг байсан. За тэгээд жүжигчин болно гэж огтхонч бодоогүй байжсэн боловч тэгээ бүр сүүл рүүгээ Европ руу яваад сэтгүүлч яхаа мэрэгчлэр улам сайжирна гэж бодож исэн боловч тэр нөө хамт байхдаа гоё мэдрэмж төрдөг тэр хүмүүсийгээ дагаад явсан чинь сүүл рүүгээ Холливуд руу явж таарад за тэгээд кино жүжигчтэй одоо киноны сет дээр очиж хүмүүстэй ярилцаа. Тэгээд сүүл рүү тэндээс кинонд жүжиглдэг болсон байгаа. За тэгээд одоо ч гэсэн Meg Ryan олон хүмүүсийн өмнө ярьж чаддгүй кинонд жүжиглэхтэй болохоор тэр байгаа тэр киног хийж байгаа уран бүтээлчдээс нь илүү их өөрийнх нь минь бол миний овог юм аа гэж би л ерөөс энэ хүн байх ёстой маа гэдэг байдлаар байдаг бас учраас тэг кино жүжиглдэг
жүжигчин болсон юм аа гэж хэлж байгаа юм. Тэгээд өөрийнхөө байгаа газрыг олох тий гэдэг чинь болохоор тэр байгаа газарт байгаа хүмүүс нь та бүхэн чамтай тэр хамтран юм хийдэг хүн байж болно. Эсвэл нэг салбарын чинь өрсөлдөгч чинь байж болно тий гих мэтлэн ямар ч зүйлээр байж болно. За тэгээд дахиад нэг жишээ нь болохоор Don Lipsky гэдэг одоо Америкийн маш том хэмжээний төмөр ч юм уу тэр металлаар ер нь хийдэг тийм скальпчер тийм хийдэг хүн байгаа юм. За тэгээ бүтээл хийдэг хүн тэгээ маш алдартай. За тэгээд энэ хүн бас яаж ийсэн бэ гэхээр анх болохоор гагнуураар ингээд тэгээ урлагийн хичээл дээр эхлээд зурж яасан дэсүүл рүүгээ зурж явахдаа ерөөсөө би 3 3D хийх хэрэгтэй байна. Тэгээ би бодит юм уу хийвэл маш сонирхолтой байна гэ. Тэгээд нэг өдөр энэ төмөр гэдэг зүйлийг олж аваад тэгээд тэр төмөрн дээрээ гагнуураар юм хийчихсэн. Тэгээд ээж аав нь яг хөө мэдээж түүний бүтгэл сэтгэлгээг нь дэмжижсэн боловч бизнесийн сургуульд яваарай гэд бизнес сургууль руу явж исэн. За тэгээд их сургуульд явж байхдаа сүүлийнхаа жилд нь бараг хичээлүүдэд аваад дууссан байсан учраас илүүдэм бүтээл сэтгэлгээтэй жишээлбэл модоор юм хийдэг, серамикаар юм хийдэг тийм хичээлүүдийг аваад ер нь энэ зүгээр юм шүү гэж те өөрийгөө олж ихсэн гэж аа. За тэгээд их сургуулаа төгсчөөд түүнийхэн дараа магистрийн сургууль Cranbrook гэдэг Мичиганд байдаг тэр сургуулиор явсан чинь ер нь мастера сургууль сууя гэдэг тэгээд явсан чинь тэрэнд байдаг бүх хүмүүс яг өөртөө адилхан хүмүүс байсан. Ямар нэгэн байдлаар л ингээл шин зүйл ингээл хийх гээл артистик сэтгэлгээтэй арт хийгээд тэгээд яг тэр энд ярахта энэ Don Lipsky болохоор өөрийгөө олсон гэж байна. Энэ л яг миний хүмүүс юм байна. Яг би өөрийгөө олчлаа. Яг надтай адилхан би өөрийгөө аваагийг олчлаа гэд түүнээс эхлүүлээд алдартай энэ скальпчер хийдэг хүн болсон байгаамаа. За тэгээ нөгөө талдаа бодсон бол харин эсэргээрээ тэр хүмүүсийн дунд байхдаа энэ бол миний хүмүүс биш ээ гэж бодох бас бодол төрж болно. Тэрүүгээрээ бас өөрийгөө юунд дуртай, өөрийнхөө элементийг олох бас нэг сэжүүр нь байж болох юм аа гэж байна. Тэгээд гол нь болохоор энэ өөрийнхөө овгийн хүмүүсийг олохдоо өөрийнхөө салбар тий ямар салбар вэ? Жишээлбэл жүжигчин юм уу, хөгжим юм уу, бизнес юм уу, балет юм уу, физик юм уу тий дуртай салбараа өөрийгөө олоод тэр салбар тундаа ямар талбар байна тий ямар хүмүүстэй ажиллахаар чи өөрийгөө илүү мэдэрч ийн вэ гэдгийг олох хэрэгтэй. Тэгэнгүүт өөрийнхөө тэр овог буюу одоо өөрийнхөө чамтай ойролцоо тэр хүмүүсийг олно. Тэгхийн бол тэн дотор өөрийнхөө элементийг олох чадвар чинь улам нэмэгдэх болно. За тэгээд өөртөө адилхан хүмүүстэй оролцоо оролцсонгууд энэ болохоор би ганцаараа юм биш юм байна гэдгийг ойлгоно тий. Төрөө нэг хамгийн анхны жишээнд гарч ирсэн Don байна тий. Don Lipsky скальпчер хийдэг хүн. Тэр сургуульд орчоод өөрийгөө ойлгосон. Би ганцаараа биш юм байна тий. Эсвэргээрээ тэр хүмүүсээс улам илүү өөрийгөө үнэлгээ validation буюу үнэлэлт авах тий. Тэр хүмүүстэй буцаад харилцсан тийм уралд оронгууд буцаагаад улам сайн зүйлтэй хийх зүйл болдгоо. Тэгээд Bob Dylan гээд алдартай дуучин байгаа тий. Одоо тэр хүн болгоороо Миннесота төрсөн. Тэгээд тухайн үед бол өөртөө адилхан хүн байхгүй байсан учраас ерөөсөө Нью-Йорк хот руу яваад ер нь би дуулах хэрэгтэй манай артист хүн байна тий. Тэгээд Нью-Йорк хот руу явж өөрийнхөө авьяасаа хөгжүүлээгээд явсан. За тэгээд тэр үедээ нэг найзандаа орой байж исэн чинь хөгжим тавиад тэгээд тэр хөгжмийг тухайн үед болохоор Woody Guthrie-гийн хөгжмийг тавьсан. Тэгэл тэн дээр нь ерөөсөө гэл ягаал за би яг л ийм хүн шиг л дуулах хэрэгтэй юм байна гэж олсон байгаа. Тэгэхээр Bob Dylan өөрөөгөө тэр хөгжимд дуртай тэр Нью-Йорк хот руу яваад тэгээд тэр дундаа дахиад тэр алдартай хүний хөгжмийг сонсоод өөрөөр хэлбэл өөрийнх нь тэр tribe эндээс олж ирсэн байгаа. Тийм нэг жишээ. За тэгээд түүнээс гадна одоо жишээл цахирын хүндий бас нэг жишээ байна л да тий. Цахирын хүндөө технологид болон технологийн хөгжилд дуртай тэр хүмүүс ингээд цугларсан. Яг тэрх орчинд ингээд бүтээрээ ингээд компактент ингээд цугларчингууд тэн дундаас шин санаа, шин технологийн бизнесүүд гарах нь хамаагүй ихсэж байгаа байхгүй юу? За гих мэтчлэн ерөөсөө өөрийнхөө тэр tribe-ыг олох гэдэг маань болохоор маш чухал гэж байгаа. Гэтээ энэжнээс болохоор нэг зүйлтэй tribe гэдэг нь ялгаатай нь болохоор crowd буюу одоо сүрэг бүлэг хүмүүс адилхан сонирхолтой хүмүүстэй хамт байх гэдгээс ялгаатай.
Жишээлбэл сүрэг хүмүүсийн нэг жишээ болохоор ямар нэгэн спортын хөгжим дэмжигчд байж болно тий. Жишээлбэл Манчестерийн хөгжим дэмжигчд гээл тий. Тэгэнгүүт л ерөөсөө ингээд улаан фэнүүд нь болоод зөвхөн би бол өстой Манчестерийн хөгжим дэмжигчтэй би Манчестер гэдэг тодорхойлогдно гэх ингээд улаан фэн болоод явдаг. Гэтэл бол tribe гэдэг маань ялгаатай. Нэг хэрвээ чи одоо шил нэг хөлбөмбөгийн багийн улаан фэн болчихгоо тэр фэныхаа нэг хэсэг хүн болоод өөрөөр хэлбэл чиний өөрөө чинь орон зай гэдэг зүйл нь байхгүй болоод эсвэргээрээ чи тэр бүлгийн тэр сүрэг хүмүүсийн нэг л хэсэг болчих واخхой. Өөрөөр хэлбэл чиний онцгой чанар чинь алга болчихно. Харин tribe гэдэг юм болохоор хүн болгон өөрийнхөө онцгой чанартай. Тэгээд тэр дундаас бие бинийгээ улам сайжруулах боломжуудыг бүртгүүлдэг. Тийм болохоор тэрний жоох ялгааг нь гаргах хэрэгтэй. За тэгээд тэр оролцож байгаа тэр tribe тэр овогч нь болохоор чамайг ойлгох, өөрийгөө улам ойлгох. За тэгээд бие биедээ илүү одоо бүтээл сэтгэлд хөрвүүлэх, шин зүйлүүдийг сурах биднээсээ улам тэр зүй одоо чаддаг зүйлээ сайжруулах тэр зүйлүүдийг хийх боломжийг олгодог нь болохоор tribe гэдэг. За тэгээд энэ tribe нь болохоор дахин хэлгээд энэ өөрийнхөө элементийг олох тэр маш бас чухал зүйлүүдийн бас нэгэн хүчин зүйл болж өгд юм аа. За 6 дугаар бүлэгт нь болохоор тэд нар юу гэж бодох бол гэдэг нэртэй бүлэг байгаа. За энэ дээр юу гардаг вэ гэхээр хүн өөрийнхөө элементийг олоход 3 төрлийн ийм саад тутгаар байдаг юм аа. Эхнийх нь болохоор ийм хувийн хүчин зүйл буюу одоо өөртөө итгэлгүй байдал ч юм уу тий ай хайц ч юм уу тийм зүйл. За хоёр дахь нь болохоор одоо бусад хүмүүсийн юу гэж бодох тэрийг гэр бүл найз нөхөд ч гэх юм уу өөрийнх нь талаарх үн цэн үнэлэмж хүлээлт байгаа шүү дээ тий найз нөхдөөсөө гэр бүлээсээ ирэх тэрийг одоо эвдчихвээ гэд хүссэн тэр өөрийнхөө дуртай зүйлийг хийж чадахгүй байх асуудал. За гуравт нь болохоор ийм соёлын тохирохгүй байх тий гэд тухайн соёл чамд өөрийнхөө тэр элементийг олоход саадуулж болно гэсэн ийм 3 саад тутгарын талаар ярьдаг. За эхний саад дотор тэр хувийн хүчин зүйл дээр нэгэн жишээ байдаг л та Chuck Close гэдэг Америкийн хамгийн алдартай юм уран бүтээлч зураач хүний талаар гарч ийн л да. Энэ хүн маань багадаа бол ингээд суралцсан бэрхшээлтэй. За биеийн хөдөлгөөний хувьд ч гэсэн наад захын хөдөлгөөнүүдээ хийж чадахгүй гэд ийм хүүхэд байсан. За тэгсэн чинь дээрээс нь 11 настай байхад нь аав нас ураа. Тэгээд ээж нь төхний хорт хавдраар уншлагдаад эмээ нь бас хүнд өвчтэй болоод гэд хувийн амьдралын хувьд маш олон тийм саад тутгарыг тулсан. Гэтэ энэ үед түүнд ганц ингээд тулга төвшиг нөмөр нүлэг болдог байсан зүйл нь болохоор арт. Өөрөө зурх маш дуртай байсан. Тэгээд тэндээ бас сайн байсан. Тэг үүнийхээ хүчээр сургуулийн амжилтаа төгсөөд Вашингтоны их сургууль бакалавртаа сураад дараа нь Йелийн их сургууль магистртаа сурсан байдаг. Тэгээд төгсөөд бас Америкийн хамгийн алдартай зураачдын нэг болж чадсан. Тэгээд 1988 онд нэг шагнал авах ёслол Нью-Йоркт болж исэн. Тэрэнд оролцоод байж байхдаа нэг нь л би энэ биш болоод тэгээд эмчид зүйлсэн чинь одоо цусны бөглөрөл нэлээд ийм хүнд эмгээр өвдсөн тодорхой болоо. Тэг хөл гараа хөдөлгөх боломжгүй болсон. Тэгээд тэгсэн ч гэсэн тэр хүнд бол би яаж ингэж өөрийнхөө амьдралын хамгийн утга учир болсон тэр зүйл болох одоо зураг өргөлжлүүлэх вэ гэж бодоод исэн. Тэгж жагаад миний ам хөдөлж байгаа шүү дээ. Би яагаад амаараа биерээ барьж байгаа зурж болохгүй гэж бодсон. За тэгээд өмнө нь бол ингээд гараараа зурдаг байсан бол дараа нь энэ хүнд өвчнөр өвцснийхаа дараа амандаа биерээ барьж байгаа зурж эхэлсэн. Тэгээд үнэхээр дуртай үндэ сайн болохоор утгагүй яг энэ төрлөн ч гэсэн өөрийг нэр алдарт хүргэж чадсан. Энэ жишээс бид юу суралцаж болох юм бэ гэхээр хүн үнэхээр тэр зүйлдээ хүсэл эрмэлзэлтэй, амбицтай тий ингээд хийх чин хүсэлтэй байвал ямар ч саад тутгарыг давж чаднаа. Эсвэргээрээ тэр өсөл эрмэлзэл байхгүй бол хичнээн бүтэн биетэй ямар ч эмгэг байхгүй, зовлон байхгүй юм байсан ч гэсэн тэр бол одоо элементээ олоход саад болж болно. Түүний нэг жишээ бол өөртөө итгэхгүй байх, айдас. За би фейлдчих болов, бүтлгүүтчих болов гэд зориглохгүй байх тий. Тэр бол ингээд хамгийн том саад тутгар байдгаа гэж ингэж тайлбарсан. За хоёр дахь нь болохоор
бусад хүмүүсийн чамайг юу гэж бодох бол гэсэн бодол байгаа. За энэ дээр бас нэг жишээгээр хэлдэг. Бидний сайн мэддэг Alchemist гэдэг ном биш үү те. Тэр номны зохиогч Пауло Коэло бол одоо багтаа бол ингээд маш сайн бичих авьяастай байсан. Гэхдээ аав ээж нь болохоор түүнийг хуульч болохыг хүсдэг байсан. Тэгээд аав ээжтэйгээ санал зөрөлдөөд би номлол бичмээрэн би ингээд зохиолчулмаар ингээд зүтгээдсэн болохоор аав ээж нь бүр арга ядахтаа түүнийг сэтгцийн эмнэлэгт хэвтүүлдэг гэсэн баахгүй 3 удаа сэтгцийн эмнэлэгт хэвтүүлжсэн бүр нөгөө нэг тогоор хүчтлээр ингээд түүний бодол санааг нь өөрчлөхийг оролдож байсан гэсэн ч гэсэн эцээст одоо бидний мэддэг одоо 60 гаруй хил дээр хэвлэгдсэн тий ингээд 40 сая хувь хэвлэгдсэн энэ алкемист их номыг зохиох хүртлээ энэ Пауло Коэло бол одоо дэлхийн алдартай зохиолчдын нэг болж чадсан байгаа. За тэгэхээр энэ эргэн тойрны хүмүүсийн ялангуяа гэр бүлийн хүмүүсийн чамд зааварлах элементтэй болоход чинь ингээд саад тутгар болох энэ асуудал бол үнэхээр байдаг. Яг одоо бодох юм бол энэ хүмүүс бол чамд хайртайдаа л хэлж байгаа. Чамайг сайхан амьдруулах гэж уг нь бол чи энэ замаар яваад хэрэггүй. Энэ нь чамд илүү найдвартай одоо амьдралаа залгуулах чинь тогтмол орлоготой байх чинь энэ илүү зүгээр гэд чиний л төлөө өн зөвлөд байгаа. Гэхдээ сайн бодох юм бол сайн тогтмол орлоготой ажил одоо хийлээ гэд те хэрвээ өөрийнхөө элементийг хийж чадахгүй бол тэр хүн өөрийгөө олж чадахгүй, уг хүнээ мэдэрч чадахгүй тэгээд яг амьдрсан шиг амьдрч чадахгүй. Тэгэхээр яг тухайн хүний төлөө хилээд байгаа боловч тэр маань эцэст тэр хүний төлөө байж чадахгүй гэдгээ бас бодох хэрэгтэй. Тэгээд ээж аавынхаа ч юм уу те найз нөхдийнхөө хэлэх зөвлөмжийг бас наанта цаантаа хүлээж авах хэрэгтэй гэсэн ийм санааг энд дэвшүүлсэн байна. За тэгтээ эсрэгээрээ одоо ойр дотны хүмүүсийн дэмжлэг ямар их том хүчин зүйл болдгоо гэдэг дээр нэг жишээ өгсөн. Энэ нь болохоор Ариана Стасинополос гэдэг эмэгтэй байгаа юм л да. Энэ эмэгтэй Грекэд амьдардаг байсан. Тэгээд 13 настай байхдаа Английн Кембриж их сургуулийн зургийг хараад танилцуулгыг хараад биеийн сургуульд очиж сурахынсан гэж мөрөөдөх болсон. Тэгээд ээж нь бол юм дундаж давхрахын ганц бие ээж те ингээд хүүхдээ тийм мундаг сургуульд төлбөр мөнгөний төлөө сургах гэдэг бол ингээд хүмүүс сонсоод хүү чи юу яриад байгаа юм бэ гэж маш өвөөсгсөн тийм хандлагатай байсан. Гэхдээ энэ Ариана гэд охины ээж нь бол охиныхоо мөрөөдлийг багаас нь дэмжсэн байна. Миний охин чадна гэд тэгээд Кембрижийн их сургуулийн одоо кампуст нь хоёлаа нэг удаа аяллаар очиод охиныхоо мөрөөдлийг биелж болно. Энд амьдрахад, энд сурахад ямар байх вэ гэдгийг бүр төсөөлүүлэхийн тулд гээд хадгаламжаа шавхаад бүр очиж харуулж ирсэн юм байна. За тэгээд охин маань өөрийнхөө хөдөлмөр сэтгэлээр Кембрижийн их сургуульд бүтэн тэтгэлэгтэйгээр сураа зогсохгүй тухайн сургуулийнхаа анх одоо Кембриж Union гээд мэтгэлцээний клуб байт юм л да. Мэтгэлцээний клубийнх нь анхны эмэгтэй ерөнхийлөгч хүртэл болж исэн юм байна. Тэгээ 2005 онд одоо энэ Huffington Post гэдэг тухайн үед бас интернетээр хамгийн одоо эрэлт хэрэгцээтэй байсан ийм интернет сонин вебсайтыг бас үүсгэн байгуулж исэн. 2006 онд Times сэтгүүлийн дэлхийд хамгийн нөлөө бүхий 100 хүмүүсийн нэгээр бас тодорч исэн ийм амжилттай карьертай хүн байна. Тэгэд энэ хүн байж гэсэн хэлэхдээ миний ээж бол ингээд надад алдсан ч гэсэн зүгээр гэдэг тэр аюулгүй мэдрэмжийг надад мэдрүүлж исэн. Тэг ээжийнхаа дэмжлэгтэйгээр би энэ хүртэл явсан гэж ингэж хэлсэн байгаа юм. Тэгэхээр одоо эргэн тойрны манд хүлээлттэй сүргөөр ч нөлөөлж болно, бас эргээр ч нөлөөлж болно гэдэг юм жишээ байгаамаа. За тэгээд сая бас тэгшээ хэлжсэн ийм сүргийн сэтгэлгээний талаар сүргийн сэтгэлгээ гэж байдгаа. Бид нэр ингээд нэг сүрэгт багтж байгаа гэдгээ мэдрэхийн тулд бусад хүмүүст харуулахын тулд бас өөрийнхөө онцлог шин чанарыг гаргахаас айдаг. Тэгээд яг ясам дээр тэр сүрэгт хамаарж байгаа бүх хүн л нэг нэгэндээ таалагдахын тулд ингээд өөрийнхоороо байж чадахгүй хинэнч аз жаргалтай бус юм байх, сэтгэл ханамжтай байх, бус байх ийм тохиолдол байдаг. Тэгэхээр нэгэн тал өөрийнхөө элементийг олох чухал, энэ чиний утга учиртай амьдрах, аз жаргалтай амьдрах чухал гэж бодож байгаа бол зарим тохиолдолд тэр сүргээс айхгүй байх хэрэгтэй. Тэр сүргээс гарах тийм зүрх зоригтой байх
тэр сүргээс өөрөөр сэтгэх зүрх зоригтой байх гэдэг ийм үнцгийг бас төвшүүлж байгаа юм. За тэгээд одоо тухайн ямар нэгэн соёлд те чиний байгаа одоо харьяалагдж байгаа соёлд тодорхой хэмжээнд чи ингэж болно, ингэж болохгүй гэдэг хэм хэмжээнүүд байдаг. Заримдаа хүмүүс тэр хэм хэмжээнээс айгаад бас өөрийнхөө элементийг олдоггүй, элементийг хөөж явдаггүй тийм тохиолдол байдаг. Гэтэл энэ сая Ариана гэдэг охины жишээн дээр гартагчлан грекэд одоо өөрийг нь яагаад ч бүтггүй гэж ийм эсэргүүцсэн тийм соёлтой тийм бүлэг ертөнцөөс ингээд өөрөө гараад Америкт очиж амьдраад тэгсэнтэй адилхан тухайн чиний уг хүнд чинь тохирох ийм соёл хааны газар бас оршин тогтнож идэгөө. Заавал одоо орон дамнаад яваад бай гэсэн үг биш. Гэхдээ жижиг соёлууд те тухайн орон нутагч байна уу, хүрээлэлч байна уу те байх юм бол тэр хэрвээ чиний уг хүнд элементээ олоход чинь саад тутгар үзүүлээд байвал тэрнээс гарч яваарай гэсэн. Тэр саад тутгараас өөрийгөө чөлөөлөөрэй гэсэн энэ санаагаар энэ бүлэг төгсөж байгаа юм аа. За дараагийн бүлэг 7 дугаар бүлэг дээр болохоор та өөрийгөө азтай гэж боддог үү те? Аз гэж юу яг юу гэдэг юм бэ гэдэг тухай ярьж эхэлдэг байгаа. Тэгээ аз гэдэг маань өөрөөр хэлбэл ерөөхдөө attitude буюу хандлагын тухай ярьж байгаа юм л да. За хандлага тэ өөрийгөө ямар нэгэн зүйл амьдрал тохиолдоход түүнлээ ямар хандлагаар хандж яана гэдэг маань бас өөрийнхөө элементийг болоход бас нэг чухал зүйлүүдийн нэг болтгоо гэж байна. За тэгээд энэ бүлэг маань болохоор John Wilson гэдэг 12 настай хүүхдийн жишээгэр эхэлдэг. Тэгээд John Wilson болохоор 12 настай байхдаа Лондонд амьдарч байхдаа хими хичээл дээр нэг маш том асуудал гардаг. За тэр нь юу байсан бэ гэхээр хими хичээл дээр ус руу ингээд бодисгээ тэр нэгэ хөөсрөөд яадаг тийм туршилт хийдэг, жил болгон л хийдэг. Тэр бол ингээд бүх хүмүүстүүд англи даяар хийдэг тийм төсөл зүйлтэй туршилт байсан. Гэтэл тэр туршилтын дээр яг John Wilson-ийг барьжсэн тэр бэлтгэсэн байсан тэр устай байх ёстой тэр савн дотор нь буруу элемент байсан учраас нөгөө ингээд элементээ 2 дахь элементээ хийсэн чинь дэлбэрээд тэгээд тэр хавьд байсан бүх хүүхдүүд 5 6 хүүхд бүр ингээд хүнд гимтээд эмнэлэгт хүрээдээд John Wilson болохоор өөрөө тэр асуудлаас бол тэр дэлбэрэлтээс болоод хараагүй болсон байгаа. За тэгээд ингээд 2 нүд нь бүтэн хараагүй болоод тэр сургууль дээр байсан тэр химийн хичээлийн дэлбэрэлтээс болоод ингээд 2 сар эмнэлэгт хэвтсэн. За тэгээд энэ аимшигтэй зүгээр сургуульд ээжсэн өгөөд гівгэнд хараагүй болоод ингээд яасан. Тэгээд ээж аав нь бол маш хүнд туссан гэр бүлийнхэнд нь. Гэхдээ өөрөө John Wilson бол өөрөө хэлжсэн. Би болохоор одоо ингээд амьд гарсан. За тэгээд амьд гарсан учраас дахиад цаашдаа өөрийнхөө урт удаан тийм амьдрах тийм надад боломж байна гэдгийгсэн. За тэгээд тэр даруйдаа эмнэлгээс гараад ерөөсөө хараагүй хүмүүсийн тэр уншдаг барайл ингэж барайл хэлийг болохоор сураад тэгээд тэнцэнээс хичээлдээ буцаад яваа. За хараа хүүхдүүдийн сургууль руу яваад тэгээд сургуульдаас сүүлрүүгээ Оксфорд их сургуульд байгаад Орсод их сургуульда хараагүй хүмүүсийн тухай хуулийг сураад за тэгээд ерөөсөө ингээд тэр хараагүй хүмүүс зориулсан тэр хуулийг судалдаг хуульч олж төгссөн байгаа. Тэгээд ерөөсөө амьдралыг бол ерөөсөө 12 настай байхдаа тэр хараагүй болоход нь миний амьдрал бүх шийдэгдэг юм аа. Надад маш олон зүйл хийх боломж байна гэдэг өөрийнх нь хандлага нь өдийг хүртэл авч явсан. Тэгээд бүр цаашлаад хуулийнхаа төслийг хүрээнд судалгаа хийж байхдаа Африкт рүү явахдаа өөрөө нэг зүйлийг олж мэдсэн болохоор Африкт тэр улсад нь очсон улсад нь болохоор маш олон хүмүүс хараагүй байгааг олж мэдсэн. Эртийн одоо хараагүй байдаг хүмүүсийн тооноос олон байгааг олж мэдсэн. Гэтэл тэн чинь юу болсон бэ гэсэн чинь өөрийнх нь хувьд болохоор энэ дэлбэрэлт болоод асуудал тэр зүйл болсон учраас хараагүй болсон. Гэтэл энэ Африкийн орны Гана гэдэг улс дээр болохоор ийм өвчин байд юм байл да. Тэр нь хараагүй болгоод өвчин. За тэгээд тэрийг болохоор им төрүүлээд хэрэглэх юм бол хараагүй болохоос хамгаалах боломжтой тийм өвч байсан. Гэтэл Гана улсын бараг 10% нь нийт хүн амын 10% нь хараагүй байсан. За тэгээд энэ зүйлийг ерөөсөө зогсооё гэдэг шийдвэр өөрөө шийдээд тэгээд маш их том одоо үйл ажиллагаа хийсний үр дүнд өөрийнхөө тэр хараагүй хүмүүсийг
хараагүй болохоос урьдчилан сэргийлэх те хөрг Африкийн 7-8 улсад мянган сая хүмүүсийг хараагүй болохоос хамгаалсан энэ үйл ажиллагааг авчирсан. За тэгээд үгнийг нь үнэлээд төрийн өндөр шагналуудаар шагнажсэн. Тэгээд 1975 онд Найра те болсон. За тэгээд ерөнхийдөө болохоор дэлхийн хамгийн хүмүүнлэгийн үйл ажилд маш том өрнөлөө зөөсөн энэ олон сая хүнийг хараагүй болохоос хамгаалсан ийм зүйлийг хийсэн хүн байсан. За тэгээ эндээс ерөөсөө юу хэлэх гээд байна гэхээр өөрөө хэлжсэн болохоор Джон Вилсон хараагаа алдсан. Гэхдээ буцаагаад алсын харааг олж авсан гэж байна. Тэгэхээр энэ дээр хандлага гэдэг зүйл маань маш чухал те. Харааг боллоо гэд миний амьдрал дууслаа гэд өөр хүн байсан бол ингээд болонд нухарцуугаад одоо ингээд дууслаа гэд дуусах байсан боловч энэ хүн болохоор бусад хүмүүст маш том нөлөө үзүүлсэн. Өөрийнх нь хандлага нь эндээс хамгийн гарч ирсэн юм аа гэж байна. За тэгээд эндээс юу бас нэг зүйлийг хэлэх гэнэ. Хүмүүс одоо ямар нэг байдлаар азтай юу, өөрийгөө азтай юу гэж тодорхойлох нь бас тухайн хүний хандлагаас маш их шалтгаалдаг. Тэгээд үүнтэй холбоотойгоор Ричард Вайсман гэдэг хүний азны тухай гэдэг тийм азны тухай ном байт юм аа л да. The Lag Factor гэдэг. За тэгээд энэ дээр судалгаан дээрээс харсан чинь өөрийгөө азтай гэж боддог хүн, өөрийгөө азгүй гэж боддог хүмүүсийн хооронд бол маш тийм том ялгаа байдаг. За тэгээд ихэвчлэн азтай гэж боддог хүмүүс болохоор ямар хандлагатай байсан бэ гэхээр ихэвчлэн азтай гэж боддог хүмүүс болохоор ямар нэгэн боломжийг олохороо түүнээсээ хамгийн бүх боломжийг бүгдийг ашиглахыг боддог. Maximize тий боломжийг бүгдийг ашиглахыг боддог. За тэгээд хоёрдугаарт нь болохоор өөрийнхөө доторх intuition-ээ илүү их сонсдог тий. За би ийм л юм шиг байна даа гэж бодож байгаа зүйлийг сонсоод түүнийгээ дагдаг хүмүүс байсан. За гурав дахьт нь болохоор тэр азтай хүмүүс бол би өөрийгөө азтай гэж бүр итгээд би азтай байх болно гэд азыг баг дууддаг хүмүүс байсан байгаа байхгүй юу. За хамгийн сүүлд нь болохоор азтай хүмүүсийн ихчлэн өөрийнхөө хандлага нь муу зүйл тохиолдсон ч гэсэн тэр муу зүйлээс тэр зүйлийг муу гэж орхисон ч харахгүй эндээс ямар сайн зүйлийг олж авах вэ гэдэг тэр зүйлээс нь хардаг. Өөрөөр бид тэр ямар нэгэн муу зүйл тохиолгоод тэр зүйлийн тухай бодох хандлага нь шал өөр байсан тий. Өөрийгөө сайн талаар нь хардаг байсан. Тим хүмүүсийг илүү азтай байдгийм байна гэж харсан юм байна л да. За тэгээд Ken Robinson номын зохиолч өөрөө болохоор Америкийн Лондон Английн Ливерпул хотод өссөн. За тэгээд өөрийнх нь зүйл нь болохоор 1954 онд тогтоо ерөөсөд болохоор Европ болон Америкт полио өвчин маш их гарч исэн тэр жил байсан байна. Тэгээд тухайн үед болохоор өөрөө хүүхдтэйсэн. За тэгээд мэдээж нөгөө Хөлбөмбөг Ливерпулээс учраас Хөлбөмбөг тоглох дуртай. Ерөөсөл тэр авийн амьдрдаг бүх хүмүүсийн мөрөөдөл бол ингээд хүүхдүүд нь бүгдээрээ Ливерпул Хөлбөмбөгч болох гэдэг тийм мөрөөдөлтэй хүмүүс. Гэтэл нэг өдөр ингээд босоод ирсэн чинь дөрвөн биеийн ингээд ерөөсөн мөчн ямар ч мэдээгүй болсон юу ч хөдөлж чадгаа зөвхөн толгой нь хөдөлж байсан. Тэгээд тэндээс юу мэдсэн бэхлээр полио өвчин туссан байна гэдгийг мэдэж авсан гэж байна. За тэгээд сургуулаасаа гараад тэгээд маш удаан тийм эмчилгээ хийгээд хэдэн 7 хоногийн турш тийм эмчилгээ хийгээд тэгээд хамт эмчилгээгдчихсэн хүүхдүүд дундаас болохоор нас орсон хүүхдүүд байсан, амьд гараагүй хүүхдүүд байсан тий. Зарим нь болохоор дөрөв мөчн тэр чигээрээ мэдээ алдаад тий хөдлөх боломжгүй болсон байсан. Тэгээд Ken Robinson болохоор азтай байгаад тэр полио өвчин тусныхаа дараа багаар цаашаа ингээд сайжраад ихэнх хоёр гар болон зүүн баруун хөл нь мэдээ ороод тэр хэрэглэх боломжтой болсон. Харин зүүгэл нь болохоор мдээгүй тэр чигээрээ үлдсэн гэж байна. За тэгээд нөгөө нэг Хөлбөмбөгчин бодлого тэр их мөрөөдөл нь бол мэдээж ингээд ямарч байхгүй болж байгаа. Гэхдээ эндээс юу гэж олж харсан бэ гэхээр ээж аав нь болохоор за тэгвэл чи Хөлбөмбөг тоглож чадахгүй спорт хөөж чадах байсан юм бол боловсролт чинь анхаарья гэд Ken Robinson-ы боловсролт хамгийн ихээр анхаарсан. Тэгээд хамгийн сайн сургуульд явуулахыг хүчээсэн тий. Ken Robinson хүртэл ингээд өөрөө ингээд сургууль руу яасан дараагийн бүлгүүдээр бас гарна. Тэгээд эндээс юу гэж хэлэх чинь гэхээр тэгчнээ ингээд маш хэцүү амьдралд нь юм тохиолдсон ч гэсэн ээж аав нь тэрхүү байдлыг өөрөөр хараад тий. За тэгвэл хөлнөд мэдээг болоод нэг хөллийнхаа мэдээг алдсан энэ хүүхдээ Хөлбөмбөг гэдгээс өөрөөр хараад тэгвэл боловсролт нь анхаарья гэж өөрөөр харж
байгаа муу байдлыг тэр чигээр нь гутамшигтай харах биш харин хандлагаа өөрчлөөд сайн талаас нь эндээс юу болох боломжтой бэ гэж харсан. Тэгээд Ken Robinson өөрөө хэлэхдээ болохоор энэ мөч би өөрийнхөө ингээд полиогоор ягаад дөрвөн мөч мтэйг болох мөч бол миний олон боломжуудыг хаасан боловч харин эсэргээрээ миний амьдралд хамгийн чухал шийдвэр мөч өсөн. Тэгээд би үүнээс явхад одоо байгаа миний амьдрал шийдэгдсэн юм а гэж өөрөө энэ номон дээр бичсэн байгаа. За тэгээд ямар нэгэн хэцүү зүйл тохиолдох ч юм уу өөрөө сайн зүйлийг өөртөө авчрах гэдэг дээр бол ерөөхдөө цөхрөшгүй ордлого тий perseverance тий цөхрөшгүй ордлого ямар нэгэн зүйлд бууж өгөхгүй байх гэдэг бол хамгийн чухал гэдэг. Тэгэхээр өөрийнхөө элементийг олоход passion хүсэл тэмүүлэл тий авьяас чадраас гадна хандлага ямар нэгэн зүйл цөхрөшгүйгээр оролдлого хийх гэдэг зүйл маань болохоор хамгийн бас дараагийн чухал зүйл болж та өөрийнхөө элементтэй олоод амьдрах уугүй гэдэг бас шийддэм байна гэж энэ бүлэг дээр ярьдаг байгаа. За дараагийн бүлэгт нь болохоор хэн нэг надад туслаач гэсэн юм нэртэй бүлэг ба сая тэгшээсэн зохиогч маань баг бахта полио буюу одоо халдварт саа өвчнөр өвчлөөд тэгээд тусгай хэрэгцээтэй сурагчдын сурдаг ийм сургууль сурдаг байсан байгаа. За тэгээд 10 настай байхад нь нэгэн гой хувцсан джентльмен хүн орж ирээд ингээд ангид нь тэг хүүхдүүдийн дундуур яваад өөртөө нь ярилцаж үзээд тэг дараа нь захлынхын өрөөнд нь дуудаад ингэжсэн юм байна. Тэгээд энэ хүн нь ямар хүн байсан бэ гэхээр Stratford гэдэг юм хүн байсан. За Stratford гэдэг энэ хүн ямар ч хүн байсан бэ гэхээр Английн хатан хааны одоо юм боловсролын шалгагч гэх үү те сургуулиудаар яваад боловсролын төвшин юм байна, хэрэгжилт нь юм байна, ийм одоо арга хэмжээ авал зүгээр ингээд байгаа нөхцөл байдлыг нь ингээд хянаад шалгаад тэгээд хатан хаан шууд мэдээлдэг ийм хүмүүсийн нэг байсан юм байна л да. Тэгээд энэ хүн болохоор манай зохиогч Ken Robinson-тай 10 настайд ингээд ангид нь ярилцаж үзээд энэ хүүхд ерний гайгүй потенциалтай хүүхд биш тэгээд захиралт нь хэлээ. Тэгээд шалгуулад үзсэн чинь шалгалтуудыг даваад тэгээд Ken Robinson-ыг өөрийнх нь нас цэцүү ангид нь биш арай хэдэн насаар ах эгч тийм хүүхдүүдтэй нэг ангид орсон юм байна. За тэгээд тэр ангидаа ингээд сурч исэн чинь тэр ангийнх нь бас ангидаасан багш нь тэр ангийг болохоор ийм одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд гэдэг утгаар биш яг л ингээл цоо эрүүл хүүхдүүдэд харьцаж байгаа юм шиг юм шаардлага өндөр тавьдаг гэл тэр хүүхдүүдээс айгүй тийм хүлээлт өндөртэй тий маш сайн хүүхдүүдийг одоо хүүхдүүдэд туулж ажилладаг ийм өсөл мөрөөдлийг бадраадаг ийм багш байсан юм байна л да. Тэгээ Мисс Йорк гэдэг. Тэгэд энэ бас багшийнхаа ачаар сурлагтаа нэлээд сайжраад тэгээд 11-ээс дээш насны хүүхдүүдийн ингээд жил болгон өгдөг тийм шалгалт байдаг юм байна л да. Тэр шалгалтандаа тэнцэх юм бол ингээд цаашдаа илүү ийм их сургуулийн дээд боловсролын чиглэлээр явах уу эсвэл ийм коллежээр явах уу гэдгийг нэгээд шийдэгддэг. Шалгалтанд нь тэнцэх нь бол аюу бас хэцүү тийм байсан юм. За тэгээ Ken Robinson 11 настайдаа энэ шалгалтыг өгөөд сургуулиасаа ганцаараа энэ шалгалтанд тэнцсэн хүүхэд болоод тэгээ цаашдаа тэтгэлгээр ингээд их сургуульд арай тийм дараагийн түвшнийхоос сургалтуудыг авах тийм боломж нэгдсэн байна. Тэгээд зохиогч маань болохоор энэ Charles Stratford гэдэг хүн болон багштай бас аюу талархаж байна. Миний гээд анхны ментор хүмүүс байсан гэж дурдж байгаа юм л та. Тэгээ үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэхээр хүн элементтэй болоход бусдын тусламж хэрэг болтгоо. Тэгээд тэр бус чам тусалж байгаа хүмүүсийг одоо ментор гэж нэрлэх юм бол тэр менторуудын гүйцэтгэх хэд хэдэн чухал үүргүүд байдаг. Жишээлбэл тэр ментор чинь эхлээд чамайг одоо хэр авьяастай хүн бэ, юундаа авьяастай хүн бэ гэдгийг нь олж харах болно. Түрүү миний ярьжсэн одоо ингээд 16 personalities test ч юм уу те ингээд авьяас чадварыг тодорхойлдог тест мест гэдэг юм уу тиймэрхүү зүйлээр жишээлбэл хүүхдийн авьяас чадварыг тодорхойлоход маш хүнд байд юм л да. Харин ментор хүн те ингээд хүн ингээ харах юм бол энэ хүүхд чинь нэг ийм нөхцөл байдал ингэж сурч байгаа юм чинь ийм юм авьяастай биш үү гэдэг юм уу те хүн хүнийг харахаараа тэр хүний юунд авьяаст ямар оюун ухаан илүү хөгжих боломжтой хүн бэ гэдгийг тодорхойлоход илүү одоо үр дүнтэй байд юм байна. Тэгээ менторуудын гүйцэтгэдэг хамгийн ихний үүрэг бол хүмүүсийн авьяас чадварыг юундаа сайжрах боломжтой гэдгийг тодорхойлоход чухал
үүрэг гүйцэтгэдэг юм байна. За хоёр дахь нь болохоор менторуд бол ингээд менти нарынхаа тий тэр тасгалжуулж байгаа хүмүүсийнхаа урам зориг нь могсон үед одоо бууж өгөхгүй байгаа үед ч гэдэг юм уу тий тэр үед нь үгүй чамд ийм чадвар байгаа чи бууж өгөхгүй энэ дээр ингэж явуул гэд зоригжуулах тийм үүргийг гүйцэтгэдэг өөрт нь дандаа өөрийнхөө одоо байгаас илүү хувилбарт нь хүрэхт нь ийм тусалдаг хүмүүс байдгаа. За гурав дахь чухал гүйцэтгэдэг үүрэг болохоор тэр хүмүүс магадгүй ингээд өөрийнхөө мэддэг чаддаг ур чадвараас зааж өгдөг тэгээд хүмүүстэй тухайн одоо нөгөө нэг салбарынхаа хүмүүстэй холбож өгдөг, замын засаж өгдөг тийм хүмүүс бас байдгаа. Тэгэхээр элементээ болоход те зөв ментортойгоо уулзах аягүй чухал. Тэгээд тэр ментортойгоо уулзахаас гадна та бас өөрөө тэр дараагийн хүмүүсээ менторлох, тасгалжуулах, бойжуулах те тэр бас аягүй чухал байдаг шүү гэж хэлээд энэ бүлэг тусаж байгаа. За дараагийн бүлэг дээр болохоор өөрийнхөө элементийг олоход та хитрхи хөвшнөө те хитэн наснаас эхэлж элементээ олж болд юм бэ. Бид нар арай хөвшөрцөн том хүмүүсийн хувьд те бид нар сая бол хандаа хүүхдүүдийн тухай яаж бид нар багасаа элементээ олж явсан сургууль гэх мэтчэн зүйлүүдийг ярьж байл л та те. Тэгээд богино одоо хариулт нь хэм бол үгүй хизээж хөвшөрнө гэж зүйл байхгүй. Хизээж оройтсон гэж зүйл байхгүй те. Яг тийм бол маш олон жишээнүүдийг хэлж байгаа юм л да. Энэ номон дээр бол 100 жишээ нь гарч байгаа. Тэгээд энэний жишээлбэл Susan Jeffers гэдэг хүн 40 наснда тий шал өөр зүгээр офисын ажилтай байж байгаа 40 гарсан наснда хамгийн анхныхаа өөрийнхөө номыг бичээ. Тэр ном нь болохоор бүр бестселлер болоод тэгээд гарсан байх шүү. Тэгээд энэ нэмэгтэй бол ингээд анх хизээж зохиолч болно гэж бодоагүй жоох их сургуульд суугаад явж байсан чинь өөрийнхөө нөхөртөө маш бага залуудаа танилцаад тэгээд их сургуульд байхдаа жирэмсэн болоо тэгээд сургуулаасаа хүртэл ингээд гарч ирсэн. Тэгээд хоёр хүүхдээ төрүүлчихэд буцаад 20 эд наснда буцаад их сургуульд ороод за тэгээд тэрнээсээ болоод ерөөсөө өөртөө амар итгэлгүй тийм хүн байж таарад тий сургууль цугаагүйдээ гоцорсон тий. За тэгээд сүүл рүүгээ энэ нөгөө амьдрал нэгээ өөрчлөгдөөс Нью-Йорк хотод имлэгийн захирал болж байгаа. За түүнийгээ дараа тэгээд энэ өөрийгөө улам ойлгоо те энэ айдас гэдэг зүйл гэдэг чи юу юм бэ? Би яагаад ийм одоо айдастай байд юм болоо гэдэг зүйлээр өшөөлөө судалгаа хийгээд тэгээд PhD аваа тэгээд сүүл рүүгээ ном бичээ. Тэгээд энэ ном бичих те өөрөө зохиолч гэдэг нэрийг бол бүр 40 нас гарсан хоо дараа гаргаж байгаа байхгүй юу? За тэгээд түүнээс гадна зөндөө олон ийм жишээнүүд байгаа. 65 наснда бестселлер болсон хүн байна. Ном өөрийнхөө бичээд Paul Potts гээд British Got Talent дээр ороод зүгээр ингээд утас зардаг salesman байгаа байхгүй 36 настай тий. Гэтэл тэр British Got Talent дээр ороод дуудуулаад opera singer болоод тэгээд ингээд тэр бүр дээр дараа нь тий бүх карьер нь аль хэдийн явцсныхан дараа одоо бол алдартай opera singer болоод ингээд операгийн дуучин болоод ингээд дуулдаг одоо болсон байна тий. Гэх мэтчдэг олон жишээнүүдийг хэлж болно. Тэгэхээр бол өөрийнхөө элементийг олох, өөрийнхөө жинхэнэ мөн чанарыг ойлгох гэдэг бол нас бол ямар ч хамаагүй маа. Хизээч түүнийг олж болно гэдгийг хэлж байгаа. За ялангуяа орчин үед бол бидний урт амьдрах бүрэн боломжтой болсон. Одоо сүүлийн 100 жилтэй харьцуулахад бол хүмүүсийн амьдралын урт гэдэг бол бараг 2 дахин нэмэгдсэнтэй. Тэгээд улам удаан амьдрах болно. За тэгээд эрүүл мэндийн салбарч хөгжсөн учраас та ямар нэгэн байдлаар өвчнөсөн бол тэрийг бол хангаах бүр бас боломжтой болно. Тэгэхээр өөрөлдвөл 50 жилийн өмнөхтэй харьцуулахад бол бид нар хижээл насны хүмүүс гэж ярьдаг байсан. Тэгэхээр тэр нь болохоор ингээд 35-аас 50 насны хүмүүс ч юм а тий. Тэгсэн чинь одоо хижээл насны хүмүүс гэдэг чинь болохоор тэр насны хүмүүс чинь залуу байна. Дахиад хоёр дахь хижээл насны хүмүүс тий second middle age гэж байгаа байхгүй тийм болсон. Тэр нь бол ингээд 60 мар гарсан хүмүүс дээр тэгж яригддаг болсон. Тэрнээс ч тэр өмнө нь одоо 35 та хүмүүс гэдэг чинь маш залуу хүмүүс болсон. Урт амьдрах гэж байгаа. Бид нар ч одоо 80 100 нас тагч байгаа хүмүүс шүү дээ. Бидний үеийнхэн бол тэгээд тэр талаас нь бодох юм бол 40 нас гэдэг чинь бол маш залуу нас байгаа байхгүй юу? Тэгэхээр эндээс үйлчлэх гэдэг нь гэхэлэр юу ч бодлоо хийх боломжтой нас гэдэг бол тэрэн дээр хязгаарлагдах ямар ч шаардлагагүй маа гэж байгаа. За тэгтээ мэдээж 100 настай болчоод би хунд нуурын гоцлол дүрд балетчнаар орё гэдэг тийм зүйл бас мэдээж байхгүй ч болно тий. Бүгдээрээ боломжтой гэж хэлж байгаа биш. Зарим нэгэн зүйлд бол мэдээж боломжгүй. Жишээлбэл гигүндэж жаад би спортоор хичээдэг гүйлтээр
олимпийн аварга болно гэд 70 наснда хичээллэх юм бол баг тэр хотлоо. Гэхдээ маш олон зүйлүүд бол нас агсныхаа дараа ч гэсэн хийх боломжтой байдаг. Энэ дээр хамгийн гол нь өөрийгөө эрүүл мэндээ сайн авч явах, сайн дасгал хийх, за тэгээд зөв хооллолт идэх гэдэг зүйлүүдэр хийх гэхээр өөрийнхөө тэр насалчийг бол удаашруулах боломжтой. За тэгээд мэдээж ямар нэгэн өөрийнхөө оюун санааг илүү уян хатан байлгах, цоошин зүйлүүдийг сурдаг байх, байнга л нөгөө нэг шинийг илэрхийлж зүйлийг ямар нэгэн зүйлийг сурах гэдэг тэр хандлагыг авч үлдэх юм бол хизээ нэгэнд өөрийнхөө жоохон нас агсан ч гэсэн өөрийнхөө элементийг олох бүрэн боломжтой маа гэж байна. За тэгээ зарим нэгэн салбар дээр жишээлбэл харин ч эсэргээрээ одоо туршлагатай хүн гэдэг маань те илүү настай хүн гэдэг маань болохоор илүү ч тэр давуу тал болж эхэлдэг. Жишээлбэл зохиолчд байна те шүлэг бичдэг хүмүүс байна, зураачд те одоо менежментийн салбарын хүмүүс илүү нас агцсан харин ч илүү тэр өөрийнхөө цоошин санаа гаргах зүйлүүд нь болохоор улам сайн болж ирдэг. Тийм болохоор ерөөс нь нас гэдэг зүйл бол хамаагүй маа. Хизээч та өөрийнхөө элементийг олж болох юм аа гэдгийг бол энэ бүлэг дээр ярьж амаа. За тэгээд 10 дугаар бүлэг нь болохоор за мөнгөний төлөө юу, хайрын төлөө юу гэсэн юм бүлэг юм л да. Тэгээд энэ ном дээр та бүхэн анзаарч байгаа бол өөрийнхөө чаддаг төрлийн авьяастай ч юм уу тэр зүйл болон дуртай зүйл гэж яриад байгаа болохоос биш мөнгө олдог зүйл гэж юусоо ярихгүй байгааг та нар анзаарч байгаа. За тэгээд дуртай зүйлээ чаддаг зүйлээ олцсон чинь тэр чинь мөнгө олохгүй бол яах юм бэ? Хүмүүс тэрийг яаж зохицуулах юм бэ гэж асуул гарч байгаа байх. Тэн дээр болохоор зохиогч маань хариулт өгсөн байгаа юм. Тэр нь болохоор за энэ таны тийм элемент чинь заавал таны үндсэн ажил байх шаардлагагүй гэдэг ийм хариултыг өгч байгаамаа. Тэр нь ямар шалтгаантай вэ гэхээр за нэгдүгээрт та тэрийгээ ингээд мөнгөний төлөө одоо элементтэй те мөнгөний төлөө хиймээргүй гэж болно. Эсвэл тэр зүйл чинь угаасаа мөнгө муу олдог тийм зүйл байж болно гэдэг тийм хариулт өгч байгаа. Эний жишээ нь болохоор за энэ дээр нэг Габриэл гээд залуу байсан юм л да. 10 жилдээ хөгжим тоглох дуртай, село хөгжим тоглох дуртай. Тэгээд бас уран зохиол дуртай. Тэгээ хоёулангаар нь мэргэжлээ ялангуяа сонгох вэ, үндсэн ажлаа алиг нь болох вэ гэж бодож жагаад тэгээд за би мэргэжлийн хөгжимчин болох юм бол уран зохиолоороо хизээч оролцож чадахгүй, надад цаг гарахгүй. Гэтэл би хоёуланд нь дуртай, хоёулаа магадгүй өөрийнх нь элемент нь нэсэн тий. Тэгээд харин уран зохиолоороо ингээ мэргэжлээ сонгоос түлс ч юм уу тий зохиолч ч юм уу болох юм бол магадгүй надад хөгжмөрөө хичээллэх хангалттай цаг гарах байхаа гэд ингээд шийдээд мэргэжлээрээ одоо герман хэл гэдэг зүйлийг сонгож ирсэн юм байна. Тэгээ гэх мэтчлэн ер нь бол таны одоо элемент чинь заавал үндсэн ажил байх шаардлага байхгүй. За энэ дээр аматюр гэдэг ойлголт байдаг тийм аматюр гэдэг нь монголоор ч сонирхогч гэж байгаа юм л та. Гэхдээ латинаар энэ латин үгний аматур гэдэг үгнээс гаралтай. Энэ юу гэсэн үг гэхээр ямар нэгэн зүйлийг ингээд дурлаад хүсээд хийдэг хүнийг хэлдэг юм байна л та. За тэгээд сонирхогч те аматюр хүн болон мэргэжлийн хүн хоёрын ялгаа нь юу гэдэг вэ гэхээр аматюр хүн болохоор тэр хийж байгаа зүйлээрээ заавал мөнгө олох албагүй гэсэн ийм л ялгаа байдаг. Тэрнээс биш чадварын хувьд за яг монголоор оруулахаар мэргэжлийн хүн болон сонирхогч гэхээр айгүй ялгаатай юм сонсогч байгаа боловч англиар энэ amateur professional гэдэг хоёрын хооронд бол заавал ийм ур чадварын ялгаа гарах шаардлагагүй. Жишээлбэл сайн тэр Габриэл гэдэг хүн бол село хөгжмийг одоо мэргэжлийн төвшөнд те өдөрт ингээд маш олон цагаар дасгал сургуультаа хийдэг мэргэжлийн төвшөнд тоглож чаддаг боловч энэгээрээ заавал ингээд хөгжимчин болох гээд карьер хөөгд байгаа бол биш те сонирхогчийн төвшин ингээд хичээлээд явах хүсэлтэй тийм ч хийж болно. Яагаад энийг хийгээд байгаа юм бэ гэхээр бид нар түрүүнээс хойш хэлээд байсан хүн яг тэр элементээ болоод тэрийгэ хийж байх үедээ яг ингээд өөрийнхөө мөн чанараараа байдаг, аз жаргалыг мэдэрдэг, амьд байгаа гэдгийг мэдэрдэг тийм байхын тулд энэ элементийг хийдэг. Заавал энийг мөнгөний төлөө хийх шаардлагагүй гэж хэлээд байгаа юм л та. Жишээлбэл энд нэг одоо машин зардаг брокер хүн байсан брокерны жишээ байгаа юм л та. Тэр машин зардаг хүн маань чөлөө цагаараа энэ
серфинг хийдэг хүмүүсийн зургийг авдаг гэсэн. Тэгээд алдартай сэтгүүлүүдэд зургийг тавигддаг. Тэгсэн хэрнээ бүтэн цагаар энэ ажлаа хийх гэхээр энэ бол хангалттай ашиг бас орлого олдог тийм ажил биш болохоор би нэг ажлынхаа хажуугаар л хийх юм а гэж зохиолч тайлбарласан байна. За эсвэл бас нэг хүний жишээ байгаа. Энэ тэр нь болохоор телевизийн шоунуудыг ингээд зохиолыг нь бичдэг юм одоо бичээч хүн байгаа хгүй зохиолч хүн байгаа. За тэгээд энэ хүн маань сургуулаа төгсөөд ингээд одоо шоу бизнест ороод ажиллаж үзсэн. Гэхдээ яг нөгөө нэг одоо зохиол бичээд ингээд тэгж явах үедээ авдаг кайф нь тэр яг ингээд үндсэн ажил болгоол одоо нөгөө нэг янз бүрийн одоо дедлайн буюу цаг хугацаанд ингээл хөөгдвөл ингээл хийнгүүт нөгөө өөрийнхөө дурлаж хийдэг юм алдчих гад байсан. Би ч уг нь энийг ингээд аз жаргалтай байхын тулд өөрийгөө ийм хүн гэдгийг мэдрэхийн тулд хийдэг байтал чинь ингээд үндсэн ажил болгоод энийг мөнгөтэйгөө холбоод амин зуулгатайгаа холбоцохоор би ингээд өөрийнхөө дуртай зүйлээ үгүй хийж юм байна гэж энэ хүн мэдэрсэн болохоор өөр мэрэгжил сонгоод энэ бичээчийнхаа ажлыг ажлынхаа хажуугаар хийдэг болсон гэх мэтчлэн хүн хүний бас сонголт өөр байж болно те. Бүр та элементээ өөрийнхөө үндсэн ажил болгосон бол тэгээд тэр чинь хангалттай ашиг орлого олдог таны амин зуулгыг залгуулахад одоо хангалттай байдаг бол та бол хацтай хүн. Хэрвээ тийм биш те одоо та үндсэн ажил дээрээ бас таны хийдэг ажил чинь одоо таны хамгийн дуртай зүйл хүсэл эрмэлзлийн чинь бадраадаг зүйл биш бол тэр тусмаа та ажлынхаа хажуугаар элементээ олох шаардлагатай шүү гэж энэ номдэр зүйлсэн байна. За тэгээд элементээ хийж байхдаа тэр хамгийн дуртай, хамгийн чаддаг тэр зүйлээ хүн хийж авах үедээ ер нь бол тэрнээсээ эрч хүч энерги авдаг. Энэ нөгөө нэг одоо зүгээр амрах болон цэнгээ авах зүйл гэдэг чинь хоёр өөр хөвтгөн байгаа. Амрах гэдэг бол альжаал тайлах гэдэг бол итгэхгүй үйлдэлтэй юу ч хийхгүй байх юм итгэхгүй үйлдэлийг хэлдэг. За харин нөгөө эсрэгээрээ одоо та элементээ хийж байхдаа жишээлбэл маш идэвхтэй байдаг, танаас эрч хүч энерги шаарддаг. Гэхдээ эсрэгээрээ та маш их бас цэнгийг тэндээс олж авдаг элементээ хийж байхдаа. Тэгэхээр та чөлөө цагаараа зүгээр юм идэвхгүй байдлаар амармаар байгаа юу? Эсвэл ингээд амьдралын утга учирыг мэдрээд өөрийнхөө хэн бэ гэдгийг олоод өөрийгөө өөрөөр хараад тэгэж өөрийнхөө байх тэр цаг хугацаа болгож ашигламаар байгаа үедээ тэр бол таны сонголтоо. За тэгээд аз жаргалтай хүмүүс бол ингээд судалгаагаар харахад айгүй олон төрлийн хоббитэй байдаг, чөлөө цагаараа олон зүйл хийж идэвхтэй амьдардаг хүмүүс байдаг. Тэгэхээр та нэг олон хобби байхгүй бол магадгүй янз бүрийн зүйл хийж эрэл хайгуул одоо хүртэл элементээ олоог байгаа л санаа зовлтгүй янз бүрийн зүйл хийж үзэж байхад таны элемент олдноо. Олдох одоо нас байгаа гэж саяас тэгшээ ярьлаа тий. За тэгээд бас хамгийн сүүлд нь энэ бүлэг дээр юу гэж хэлж байгаа вэ гэхээр хүн бол ингээд бусдад нөлөө үзүүлэх юмсан ертөнцийг илүү сайхан одоо дэлхийн ертөнц болгох юмсан гэж хүсэж мөрөөддөг. Энэ бол нийтлэг байдаг. Гэхдээ юунаас эхлэх хэрэгтэй вэ? Бусдыг өөрчлөхөөс үү эсвэл өөрийгөө өөрчлөхөөс үү? Хэрвээ та өөрийгөө өөрчлөөд илүү өөрийнхоороо байж чадаад өөрийн мөн чанараа олох юм бол бусдыг өөрчлөх тэр магадлал чинь тэр бусдыг өөрчлөх тэр одоо нөгөө нэг юу чинь боломж чинь илүү өргөсөх юм аа. Тэгэхээр та өөрийгөө өөрчлөхөөс эхлээд үзээрэй гэж хэлээд энэ бүлэг дуусч байгаа юм аа. За тэгээд хамгийн намын сүүлийн бүлэг рүү болох 11 дахь бүлэг рүү оръё. За тэгээд энэ дээр болохоор ерөөсө дүн тавих тий сургуулийн систем гэж ер нь юу болоод байгаа гэдэг тухай ер нь хамгийн сүүлд нь яриад дуусах болно. За тэгээд энэхүү бүлэг маань болохоор нэгэн жишээгээр хэлсэн болохоор Richard Branson-ыг та бүхэнд санаж байгаа бол бидний подкаст хамгийн их хөлдөг эхний баг 3-4 дугаарын нэг дээр ярьж исэн Richard Branson тэ Virgin гэдэг том юм глобал компаниг үүсгэн байгуулагч Richard Branson байгаа. За Richard Branson 1950 онд Англид төрсөн. За тэгээд тухайн үедээ сургуультай явж байхдаа маш муу сурлагатай хөлтөсөн тэ байнга ерөөсөө сургуультаа болдгоо. Тэгээл ингээл дандаа өвмэн тавьж байдаг. Гэхдээ тухайн үед болохоор сургууль байхдаа ингээд хоёр жижигхэн бизнес эхлэе тэ шинэ жилийн мод зардаг тий Австралиас жижигхэн юм шоу зардаг тийм бизнесүүдээ гэдэр жоохон байхдаа сургууль байхдаа өөрөө эхлүүлж исэн тийм хүн. Тэгээд бүр ингээд
багш нь хүртэл Richard Branson-ыг тийчээс аахгүй. Энэ стенер бүр ингээд өмөлээд ерөөсөө хичээлдээ сууж чаддгүй. Маш дүн муу. Би одоо Richard бол дараа жил те 21 нас хүрэхдээ нэг бол саятан болно, нэг бол шоронд байж гэнэ гэж бодож байна. Ерөөсөө л тийм л боломж энэ чамд гэж ингэж бүртэл ингэ ярьж байсан. За тэгээд сүүлийн 2 3 жилийн сургуультаа ерөөсөө бүр сууж чадхаа байлаа Richard Branson. Тэгээд сургуулаасаа 10 жилийн хүртэл ингээд хаяад за тэгээ хайсан даруйда өөрийнхөө бизнесийг эхлүүлсэн. Тэгээ 1970 онд хамгийн анхныхаа бизнесийг эхлүүлээд тэрэн сүүл рүүгээ томорсоод одоо бидний мэдих тэ агаарын нислэгтэй тэгэл одоо богоон байна. Тэгэл одоо сүүл рүү хамгийн сүүлд нь сансарлуу Virgin Galactic гэдэг тэгээд гарсан ийм том болж өссөн байгаа. За тэгээд Richard Branson-ы гол одоо асуудал нь юу байсан бэ гэхээр сүүлд нь ингээд одоо ойлгож авсан нь дислексия гэдэг тийм өвчнөд байсан байгаа байхгүй. Тэр нь одоо нэг шинж чанартай дислексия. Тэр нь бол нэг төгөлөр уншиж бичих чадваргүй болдог. Тийм зүйл тэгээд хүмүүсийн тархинд нь байдаг. Зарим хүмүүс болохоор ингээд зарим хүмүүс төрцөн байдаг. Тэгээд юусан уншиж чаддгүй. Тэгэхээр угаасаа уншиж өсгнүүдийг ингээд хооронд нь яаж унших тэгээд тоо чаддгүй. Тэгэнгүүт ингээд ойлгохгүй байхгүй юу ч уншсан. Тийм үедээ байсны Richard Branson тийм байсныгаа дислексиатай байсныгаа дараа нь ингэж мэдчих авсан байгаамаа. За тэгээд бараг сургуулиас гарсан ингээд бас яг л өөрийнх нь тэр байгаа байдал нь угаас сургуультаа таарахгүй байсан байгаа юм л да. За тэгээд сургууль гэдэг зүйлийг ингээд боловсролын систем гэдэг зүйлийг ингээд томоор нь ингээд аваад үзэх юм бол хизээ боловсролын систем хизээ сургууль үсээд хизээ ингээд олон хүүхдүүдийг сургуульд явуулдаг шинэ зүйл сургадаг байсан юм ихлээр энэ нь бол ерөөдөө аж үйлдвэрийн явсгалтай маш холбоотой. Өөрөөр хэлбэл сургуульд явснараа аж үйлдвэрийн бодлоготой таарсан тэр хүмүүсийг бол ингэж үйлдвэрлэж гаргадаг байсан. Жишээлбэл ингээд яг харах юм бол хүмүүсийг ингээд насаар нь ингээд хуваацсан. Тэгээ баг үйлдвэр байхгүй тэр хүмүүсийг ингээд үйлдвэрлэж гаргадаг. Насаар нь хуваацсан адилхан юм сургаал. За дараагийн жил ирээд энийг сураарай, дараагийн жил энийг сураарай гэн бүгдийг ингээд машин шиг үйлдвэр гаргаад тэгээ тэндээсээ сурсан зүйлүүд нь болохоор бидний 20 дугаар зуунд байсан аж үйлдвэр явсгалаад маш хэрэгтэй зүйл байсан. Гэхдээ энэний нэг одоо тэр масс продакшн шиг хүмүүстэй гэж боловсролыг яг адилханаар ингээд өгөөд гаргаж байгааг нэг алдаа гэж зүйл одоо гарч ирж байгаа нь болохоор их сургуульд яваад диплом аваад коллежийн дипломтой болсон ч гэсэн тэр нь бол нэг хоосон цаас шиг болцсон гэж ярьдаг штэ тий бид нэр хүртэлжсэн их сургуулийн диплом чинь цаас шиг хоосон цаас болчихжээ ямар ч үнс нь алгаа 20 дугаар зуунд анх тий энэ маш олон хүмүүсийг сургаж яхад бол их сургуульд яваад тодорхой хэмжээний мэрэгчлээ болонгууд ажил бол баталгаатай болдог байсан. Одоо харин тэр биш болчихжээ. Хичнээн их сургуульд явсан ч гэсэн ажилд олдохгүй сууж байгаа хүмүүс маш олон байна. Тийм болцсон байна. Өөрөөр хэлбэл бид нэр хитрхи нэг сургууль руу ингэж машинцаар агаад юм болцсон. За тэгээд мэдээж сургуулиудын тоо өссөн, дипломнуудын тоо өссөн, хүн ам өссөн. За тэгээд ялангуяа ирээдүйд аж үйлдвэр шиг тэгэж биеэр хийх ажил багасаад харин илүү одоо юуны ажил хийсэн ч юм уу. Тэрнээс болоод ингээд бүгд их сургуульд орно гэж явдаг болсон. Гэтэл яг үнэ хэрэгтэй байх юм бол энэ нь бол системийн алдаа гарсан байна. За тэгээд системийг бол энэ боловсролын системийг байгаагаар нь бүтнээр нь одоо шинжлэх шаардлагатай. За тэгээд түүнээсээ ч болоод ерөнхийдөө хүмүүс бүгд ойлгосон, удирдагч нар ойлгосон тий. Америк, Европ, Африк тэгээд бүх газар л өөрсдийнхөө боловсролын системийг шинжлэе гэдээ одоогийн байдлаар хөдөлж байна. Мэдээж тэр шинжлэх юм дээр болохоор хоёр гол шалтгаан байгаа. Нэг нь бол мэдээж эдийн засгийн хувьд одоо ажиллах хүчнээ сайжруулах гэдэг нэг зүйл. За нөгөөх нь болохоор соёлын хувьд бас өөрийнхөө соёлыг авч үлдэх гэдэг үднээсээ боловсрлоо бас тэг хэмжээг нь өөрчилж байгаа тийм зүйл. За ер нь боловсрол гэдэг зүйлийг ингээд харахаар 3 том хэсгээс бүрддэг. Тэр нь болохоор нэг нь болохоор curriculum буюу одоо сургалтын төлөвлөгөө, хоёр дахь нь болохоор сургууль мөжил арга ухаан тий сурагчдад хэлэн туслах одоо багшлах арга ухаан гэсэн. Тэгээ гуравт нь болохоор assessment буюу тэрийг заасан боловсролоо хэрхэн үр дүнтэй байгааг нь буцаа шалгах assessment болж байгаа ийм зүйлээр бүрддэг. Гэтэл одоо гаргаж байгаа одоогийн боловсролын системд байгаа алдаа юу вэ гэхээр хичнээн ингээд одон шинжлэх зүйл хийж байгаа боловч энэ 3 чухал процессын хоёрхан дээр нь зөвхөн толорлж байна. Тэрний болохоор сургалтын төлөвлөгөө болон тэрийг хичнээн одоо яаж assess хийх вэ? Тэрийг яаж хянах вэ гэдэг дээр л анхаарлаа хандуулж байна. Тэгээд ялангуяа
одоогийн боловсролын системд энэ сурсан зүйлийг яаж үнэлэх вэ гэдэг assessment дээр хитрхи их одоо юу өгөөд тий шалгалтан дээр л тэнцчихвэл яасан ч яах вэ гэдэг тийм зүйл болчихж байгаа байхгүй юу. Тэгээд хэрвээ шалгалтан дээрээ хүүхдүүд нь муу оноо авах юм бол тэрийг заасан сургуулийг нь буцаагаад бодлого боловсруулж байгаа хүмүүсийн зүгээс тэрийг нь буцаагаад буруу зүйлээс ингээд шийтгдэг тийм зүйл боловсролын систем болчиход байна. Тэгэхээр ерөөсөө зарим газрууд бүр одоо ингээд ерөөсөө шалгалт авахын төлөө л те одоо яшийг л өгчөөл яасан ч яах вэ те гэдэг тийм системтэй болчиход байна. Гэтэл яг үний хэрэгтэй боловсрал гэдэг маань тэр элементээ олох, жинхэнэ зүйлийг өөрөө ойлгож яг ингээд сурах зүйл дээр анхаарах байтал тийм биш болж байна. За тэгээд тэгэхээр өөрөөр хэлбэл боловсролын дээр зүйлүүдийг бол тэр чигээр нь трансформинг хийх хэрэгтэй, тэр чигээр нь өөрчлөх шаардлагатай болж байгаа юм. За тэгээд түүний нэг хэд хэдэн жишээнүүд өгдөг. Жишээлбэл одоо драма буюу жүжигийн хичээлүүдийг боловсролд одоо оруулах гэдэг бас нэг тийм байна. Тэгэнгүүт одоо бүх төрлийн хүнтэй харилцаа одоо төлөвлөгөө гаргах, хүүхдүүд өөрсдөө жүжиг тавиулах ч юм уу тэгвэл төлөвлөгөө гаргах, хүнтэй харилцаа гэж юус ингэ маш олон зүйлээ тэндээс зөвхөн одоо шалгалтны төлөө биш тэр зүйлүүдийг ингээд хийх бүрэн боломжтой байгаа. За одоо Италийн Reggio Emilia гэдэг бүсийн одоо бас хийсэн боловсролын систем байна. Тэр нь болохоор яадаг вэ гэхээр багш нар бол юм заах гэж биш, харин чиглүүлэх гэж хажууд нь байдаг. За тэгээд одоо боловсролын хөтөлбөр нь болохоор ерөөсөө хүүхдэд тулгуурсан. Хүүхэд юу сурахмаар байна тэрийг нь ингэж улам их хөгжүүлдэг. Тэрэн дээр нэг хажууд нь ингэж сургадаг. Одоо багш нар бол зөвхөн туслах маягаар байдаг гэсэн юм заах биш те хүүхэд өөрөө тэрийг чиглэлээр явна тэр бүрэн боломжийг нь ойлгодог тийм систем байна. За Оклахома Америкийн улсаас Оклахома мужид бас төстэй ба ялангуяа урлаг артыг илүү боловсролтой оруулсан тийм систем байна. Эдгээр гэх мэтлэн одоо олон ийм шин төрлийн системүүдийг туршилтаа хийгээд үзэж байгаа гээд тэгээд тэдгээрээ ингээд үр дүнгийг харахаараа бас нөгөө нэг стандартлагдсан одоо шалгалтууд дээр ч ихсэн сайн үнэлгээ авч байгаа тийм олон одоо боломжууд байна. Гол нь энэ дээр юу болж байна гэхэлэр тэр иймэрхүү сургуульд явсан хүүхдүүд болохоор өөрийнхөө элементийг олж чадж байгаа байхгүй юу. За тэгэхээр тэр нь бол дараагийн урт хугацаанд харахад амьдралд нь хамгийн чухал зүйл нь болж өгдөнө гэсэн үг. За тэгэхээр хамгийн зөвлөлт нь болохоор зохиолч менежер юм бол элемент дээр сургуулсан тийм боловсролыг бид нэр хөгжүүлэх хэрэгтэй юм аа. Тэгээд шалгалтны төлөө хийдэг тэр боловсрол биш юм аа тий. Өөрийнх нь тэр хүмүүсийг өөрийнхөө элементийг олж авах нь хамгийн чухал гэдэг юм аа гэж хэлээ. Тэгээд тэрнийг хийхэд бол юу хэрэгтэй байдаг вэ гэхэлэр нэгдүгээрт нь болохоор бид нар хичээлүүдийг ранклахаа болоо. Одоо шил математик хичээл хамгийн чухал бүжгийн хичээлийг орхих гэдэг эдгээр зүйлийг болохгүй. Ингээд ерөөсө хооронд нь бүгдийг нь адилхан авч үзэх хэрэгтэй. Хоёрдугаарт нь болохоор бүх зүйлүүд ингээд тус тустай байгаа юм шиг хэрвээ чи математик хийдэг бол чи одоо уран зурагтаа муу байдаг ч гэдэм үү хэрвээ чи дуулдаг бол чи математик хийж чадахгүй гэдэг ийм байдлаар ус огч хавж болохгүй. Эдгээр бол хоорондоо маш хоорондоо уян холбоотой зүйлүүд ээ. За хамгийн сүүлд нь болохоор сургалтын системийг хүүхдийн яг өөрийнх нь онцлогтон тааруулсан тийм сургалтын системийг хийх хэрэгтэй маа. Тэгчээж яг хүн болгонд нь таарсан хүний тэр өөрийнх нь онцлогийг гаргаж ирсэн зүйлүүд хийх хэрэгтэй. За тэгээд хамгийн сүүлд нь мэдээж энэ дээр хэлэхдээ болохоор маш сайн багш нар бол хамгийн чухал зүйлээ. Түрүүн дэгийг хэлж байсан одоо коучинг те менторинг хажууд нэгэ туслаад өгөх, таныг ойлгоод өгөх гэдэг зүйл болохоор хамгийн чухал хамгийн тэр боловсрал гэдэг зүйлийг чинь хамгийн үнцэнтэй зүйл нь. Тэгэхээр сайн багш нарыг бэлдэх гэдэг дээр зүйл хамгийн чухал юм аа гэд энэ бүлэг маань болохоор тусч амаа. Ингээд ном маань бас тусч байгаа. Тийм. За тэгээд энэ 11-р бүлгийн талаар Ken Robinson байна Creative School гэд бидний өмнөх дугаар дээр ярьсан ном дээр бол маш дэлгэрэнгүй өгүүлдэг. Тэгээд тэр 2 цагийн подкастыг бас сонирхол олж сонсоорой. Тэгээд энэ номны дараа болохоор Ken Robinson байна Finding Your Element гэд 2014 онд хэрхэн энэ элементтэй болох вэ гэдэг дээр бас төвлөрөө дахиад нэг ном бичсэн билээ. Тэгэхээр бас гой цуврал номууд бичсэн байна. Тэгээ битээрээс хугацаас нэлээ өнгөрлөө нөгөө нэг
Флоудо орохоор урсгалтай орохоор цаг хугацаа өнгөрсөн юм идэхгүй байдаг гэд тэр нь болж гинүү да хөө. Харин тэгжин тий дуртай юм аа ингээд тийгээд намаа тайлбарлахаар удаан ингээд ярьснаа ч гэсэн анзаарсангүй. Гэт өөрсдөө цагаатах чи. За тэгээд номоо өндөрлөхөөс өмнө уламжлалтаас ороо подкастынхаа ерөнхий мэдтгэгчийг дурдъя. Quality for your health made in Germany. Тэг формат таны эрүүл мэндийн чанарыг Германд үйлдвэрлэв. За тэгээд маш сонирхолтой ном байлаа. Тэгээд энэ удаагийн дугаар маань бас таалагдсан байх гэж найдаж байна. Танд бас амьдрал чинь хэрэгтэй тийм сэжүүрийг бас энэ номноос өгсөн болов гэж найдаж байна. За тэгээд дараагийнхаа дугаараар уулзтлаа. Түр баяртай.